Эхэлсэн үү? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За өнөөдөр юу ярих гэж байна? Өстө гайхмар хүнд сэдвэр шүү дээ. Харин. Яг өнөөдрийн сэдв жоохон хүнд сэдв. Гэхдээ яг нийгэмд тулгамцсан асуудал. Ярилцлага сэдв. Тийм. Ер нь үеийн үед хаягдчих гэдэг бас л энэний өмнөх шиг нэг ил юм шиг хэрнээ далд. Тийм. Гэхдээ тэгээд энэ дээр бас юм байгаа байхгүй юу? Мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй л байдаг. Яг нөгөө нэг залуучуудын дунд авсан яг мэдээллийн талаар судалгаа энэ төр дээр бол маш муу. Мэдээлэл нь бүрэн дүүрэн биш. Дандаа дотоод байлмаг хагас. Би биенээсээ авсан мэдээллүүд амар их байдаг. Тиймэрхүү юм байна. За энэ талаар ярилцах зочид маань гой зочид ирсэн байгаа. Халдвар төвчийн судлалын үндэсний төвөөс статистикч ирсэн байгаа. За тэгээд мэдээж нэг тархвар судлаач гэсэн үг юм байна тийм тархвар судлаач ирсэн байгаа. Тэгээд хоёр зочин юм тий. Тий хоёр зочин ирнэ. Нэг нь болохоор манай олонний танил жүжигчин бүсгүй ирсэн байгаа. Нөгөө зочин маань болохоор баярлаа. Олонний танил жүжигчин бүсгүй байгаа. Оо за. Нийгмийн төлөөлөл болж залуучуудад төлөөлж тий. Ярилцах нэ гэж тий эрүүл мэндийн салбарын биш. Бас одоо бидний угаасаа мэдээлэл чинь өөрөө иргэд рүү чиглэж байгаа учраас тийм хүн оролцуулахар шийдсэн. Ингээ хоёр зочин маань одоо ирж байгаа да. Сайн бацгаана уу та бүхэнд Доктор Talk podcast-ын шинэ дугаар хүрэх гэж байна. Өнөөдрийн дугаараар бид нар бэлгийн замын халдвар төвчний талаар ярилцах болно. За тэгээ өнөөдөр энэхүү дугаарт маань зочноор жүжигчин Мөнх Соёл, за халдвар өвчин судлалын үндэсний төвийн статистик тархвар судлаач Түмэн Дэмрэл хоёр ирсэн байгаа. Та хоёртаа бас өнөөдөр цаг зав гаргаад ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За, бүх юм ирэд явсан шиг зочдтой. Цай агаарай. Тий, бидний өнөөдрийн сэдв сайн манай нөгөө хөтлөгч хэллээ. Бэлгийн замын халдвар төвчин. Нэр нь бол жоохон хаалттай байх гэдэг. Гэхдээ ил болох хэрэгтэй байдаг тийм. За, хэдүүлээ ахаад чадвал бас давхар нөгөө нэг энэ чиглэлтэй холбоотой халдварт бос өвчний талаар ингээд хамтран ярилцах нэ. Нэлээ хүн сэдвэр ярилцах юм байна. Тий. Харин ярилцах шаардлагатай тийм. Ямар ч гэсэн энэ сэдвэр ярилцахаар зөвшөөрсөнд баярлалаа. Таард. Энэ дээр бас зочин ингээд урьж оролцуулна гэдэг жоохон хүнд байлаа. Амаргүй байт юм байна. Энэ дээр ярилцах. Яг бас нөгөө нэг ярихад жоохон хаалттай хүмүүс одоо ичих гэдэг юм уу те. Ийм сэдв ч гэсэн одоо нийгэмд бас нөгөө нэг яалтчгүй байгаад байгаа сэдв учраас энийг нөгөө одоо төлөөлөл олж те бас ярилцсан зүйтэй болов гэж бодоод одоо хэдий хүн сэдв байсан ч гэсэн урилгыг одоо баяртайгаар хүлээж аваад ирсэн байна. Баярлалаа. Миний хувьд бол одоо яг манай салбарын асуудал те мэдээж энийг бол одоо ингээд айгу эмзэг асуудал гэдэг энийг ярихаар их нууцлалтай те хүмүүс ингээд мэддэг хэрнээ яг ингээд мэдхгүй тийм байдаг. Тэг яг энэ сэдвийг сонгож авч энэ нэвтрүүлэг хийж байгаа залуучуудаа маш их баярлалаа. Жүжигчин Мөнх Соёлын хувьд ойрын хугацаанд За сая сүүл болохоор Мордын Entertainment-ийн Хуйлч гэдэг нэг ангитай одоо бүрийн хэмжээний уран сайхны кинонд гол дүр дээр нь ажиллаад дуслаа. Тэгээ тунутгой одоо 4 сарын сүүлээр нээлттэй их гээд байж байна. За араас нь бас 10 ангитай олон ангит киноны одоо зохиолын уншлага дээр орсон явж байна. Тий. Тэмхүү сан сайхантай. судлаад л байна уу? Тархалтыг судлаад л байна. Ковидтэй жилүүдэд их л завгүй л байсан. Тэглээ. Манай эрүүл мэндийн салбарынхан бол бүгдээрээ бүх одоо эмч эмнэлгийн мэрэгчлүүд манайш хэцүү 2-3 жилийг даван тууллаа. Одоос ковид маань харьцангуй гайгүй болоод одоо эрүүл мэндийн салбар маань өөрсдийнхөө одоо нөгөө өвчний чиглэлдээ илүү анхаарч ажиллах. Одоо ковидоос шалтгаалаад бусад өвчнүүд маань их орхигдлоо. Тэгээ одоо бусад яг нөгөө тийм бусад өвчлөлүүгээ орж ажиллах ажлууд маань эхэлж байна да. Одоо ковид үедээс бүх одоо тархвар судлаачид ч ингээд аюу олон төрөл чиглэл рүү ажиллаж байгаа шүү дээ. Ковид үед баг бүгд ковид руу төвлөрсөн үү? Ер нь аль гэсэн шүү. Бүгд яг халдвар төвчин. Ер нь бол манай эрүүл мэндийн салбар бүгд ажилласан. Тэр дундаа манай хөсүүдийн одоо яг энэ эмчлэгч эмч халдвар судлаач эмчнэр бол яг ковидын халдварыг судлах те статистик тоо мэдээ гаргах гэ бүх боломжоор одоо ард иргэдэд хариу өгөх гэ лаборатори гэ бүх л одоо хүмүүс маань л завгүй л ажиллаа. Мундаг ажилласан шүү. Аргагүй болтол юу байсан шиг байна. Би одоо энэ мэдээлэлтэй холбоотойгоор өчигдөр
жоохон тоо статистик харлаа л да. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сайтны тийм статистик өдөр дээр гаргадаг юм биш үү те. Ер нь бол яг зүгээр одоо өнөөдөр бидний ярих гэж байгаа энэ сэдв өмнөх жилүүдэд одоо 50 цагийн жилүүдэд гэсэн үг. Ер нь жилдээ нэг нийт халдвар төвчний нэг 28-аас 35 зарим жилүүдэд 42% хүрээ өсөж исэн тохиолдол байд юм байна. Зөвхөн бэлгийн замын халдвар төвчин. Энэ чинь баг ингээд юу наашлуулаад ярих юм бол баг 2 халдвар тутмын нэг нь тий байд юм шүү дээ. Өндөр байд юм байна. Халдвар төвчлүүд дотор маш олон төрлөө шүү. Эцсийн халдвар тэгээд амьсгалын замын нэг юм шүү дээ. Тэгэхээр ковидын жилүүд 2021 онд болохоор сайн мэдэн гэвэл энэ тоо маш сайн буурсан гэдэг юм байна. Тэгэхээр үлдсэн хөнөөлт хэрчгээрээ баг үлдсэн хүн ковидын асуудал ус гарч байгаа шиг л тий. Яг босд нь байх юм ч байсан л байна. За яг статистик тоо мэдээс харахад бол манай өвчин 2021 онд бол 9300 орчим бэлгийн замаар дамжих одоо халдвар бүртгэгдсэн. Гэтэ бэлгийн замаар дамжих халдвар нь бол дотроо зөнгөлөн тохиолдох гэ бид нар 4 өвчнийг аваад үзчихдэг байгаа. Ер нь бол 30 гаруй төрлийн бэлгийн замын халдвар байдаг л да. Тэгээ улсын статистик тоо мэдээнд бол Тэмбүү, Загүтэн, Тэрхназ, Хэдихэвэ дох гэсэн 4 өвчний статистик тоо мэдээг гаргаж байгаа гэсэн үг. Та бүхний танилцж байгаа мэдээ бол ерөөдөө манай 4 өвчний мэдээ гэсэн үг байгаа. Тэгээ яг өмнөх одоо ковидгүй үед бол бэлгийн замаар дамжих халдвар бол нийт халдвар төвчнийхөө бараг 50 орчим хувирууд өгдөг тий маш өндөр амьсгалын замаас өндөр бүртгэгдэг байсан. Ковидтай холбоотойгоор өвчлөл маань ингээд сүүлийн 2 жил буурах хандлагатай тоо мэдээ гарсан. Яг энэ дээр хоёр талтай. Нэгт бол яг үнэхээр бид нар одоо үнэхээр буурж гин үү гэдэг асуудал юм тий. Хоёр дахь нь ковидтай холбоотой хөл хориотой холбоотойгоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй өвчлөл маань баг бүртгэгдүү. Илэрхгүй байв тий баг бүртгэгдээгүй гэсэн хоёр асуудалтай байна. Тэгээ одоо бид энэ дээр одоо хараахан дүр шинжилгээг бол хийж амжаагүй л юм л да. Одоо энэ яг нэр маргаантай асуудал тий. Яг үнэхээр дархалт буурсан уу эсвэл яг мэдээлэгдэхгүй байна далд яваад. Бас эргээгээд нөгөө амьсгалын замын халдвартаа илүү хувь нь явчаад нэг буурч юм шиг харагдаад байна. Ковид бол одоо манай дийлэнх хүн тоох нь бол байс хадгалагдаад байна. Ер нь бол чанарын хувьд бол ойролцоо халдвар бол бүртгэгдсэн. Гэтэ яг бүртгэгдэг тооноос бол одоо тодорхой төвшнгөөр буурсан үзүүлэлтийг бид бас харж байгаа. Буурсан бол сайн л багсан гэж. Тий. Түүхтэй асуудалтай ер нь нийгэмд одоо ч хамгийн санаа зовоод байгаа нь нөгөө залуу нас нь ингээ залуучаад өсвөр нас руу их орж ирээд байгаа нэг хэцүү юм л дээ тий. Тэр юг харж хахад насных нь өмнөх жилүүдийн нэг саваагуудж жаад нэлээд өмнөх жилийн нэг юм хариаж орсон нэгээр харсан чинь насных нь өвчлөл нь 18-аас гисэн байсан чинь сүүлийн 18 оноохыг харсан чинь бүр 15-аас гисэн харагдсан. Бараг тийм хүүхдийн өрөө хүртэл. Тэр нь хүүхдийн гэхдээ юу байд юм бэ? Яг өөрийн сэтлэр бэлгийн хавталд орсон байгаад халдвар авсан уу эсвэл нөгөө хүчирхийллийн юу гэдгийг бас энэ ойлголт байдаг л байна л тий. Тэгээд энэ нэг бол ястай танталтын л судалсан байдаг. Насны ангиллаар бид нэг хуваачдаг. Тэгээд 20-оос 24, 25-аас 29 гэдэг насны бүлэгт бол хамгийн өндөр бүртгэгдсэн байна. 24-өөс 25 насны одоо бүртгэлд болохоор 20-оос 24 насны залуучуудын дунд одоо 27% бүртгэгдсэн байна. 25-аас 29 насны залуучуудын дунд 21% бүртгэгдсэн байна. Одоо бидний яриад байгаа өнгөрсөн жил одоо нэг 9000 гаруй бэлгийн замын халдвар бүртгэгдсэн байна шүү дээ. Тэгээ түрүүгээ хувьлаад үзэхээр тийм байна. Ер нь тэгээд яг энэ хоёр насны бүлэгт хамгийн өндөр. Тэгээд ингээд нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын насны ангиллаар 5 жилээр бид нар ангилждаг. Тэгээд ер нь бол бүх насны бүлэгт бол бүртгэгддэг. Хамгийн гол нь бол яг энэ залуучуудын дунд өндөр бүртгэгддэг. Ер нь залуучуудын дунд яагаад өндөр байна гэж бодож байна? Одоо өөрөө яг нөгөө хүсэж одоо бэлгийн хавталд орохоос илүүтэйгээр одоо найз нөхдийн шахалт ч юм уу тий эсвэл одоо нөгөө хүүхдүүд ингэдэг шүү чи одоо тэдэн настай байж бараг үзээгүй ахтай. Үеийнхнээсээ хоцроод байгаа юм шиг. Үеийнхнээсээ хоцроод байгаа юм шиг тэр хүүхдэд юм сэтгэл зүйн юм дарамт өгдөг. Тэгэхээр яг ингээд хүсгүйгээр тэр зүйлийг заавал өөрөө хийдэг ч юм уу. А тэгэнгүүтээ бас хоёрт нь болохоор эцэг эхтэйгээ нөгөө одоо илэн далангуу харилцах асуудал дээр маш тааруу байдаг. Тэ ээж аваасаа хичдэг. Одоо эмнэлэгт очиод үзүүлээд ямар нэгэн асуудал одоо бэлгийн замын өвчтэй байлаа гэхэд эмчтэй хүүхдүүд хийж хэлдэг гэж байгаа байхгүй. Битээ ээжид маань хэлээрээ, битээ аавд маань хэлээрээ те би одоо энэ өвчнөө л зүгээр алгачээ. Битээ манай гэр бүлийнхэнд хэлээд өгөөч гэж эмчээс гуйдаг гэж байгаа. Тэгэхээр ингээд нөгөө эцэг эхтэйгээ бас сайн ярилцдаггүй. Одоо бэлгийн замын халдвар төвч яаж тусдгийг ч одоо сайн мэдхгүйгээр иймэрхүү зүйлд ороод идэм болоо гэж анзаардаг шүү дээ. Тийм бас нэг талаараа өөрт нь илэрж байгаа шинж тэмдгийг энэ одоо ямар өвчнөх гэдгийг нь ойлгомжгүй бас насны хүүхдүүд байгаад байдаг баг.
Тэ нэг талаараа. Аха. За яг одоо л би зүгээр өөрийнхөө хувь хүний үзэл бодлоо хэлж байна. Ер нь одоо үеийн хүүхдүүдийн тийм нэг хандлага айгүй өөр болсон. Одоо яг мөх соёл зүйчний анзаарсан зүг байна. Одоо жишээ нь бидний үед бол ингэдэг байсан шүү дээ. Одоо бэлгийн харьцаанд одоо хожуу орох те би энд өмж яг нөгөө хайртай гэр бүл болох хүнтэйгээ орох морох гэсэн хандлагатай байсан тийм 18 хүржиж заавал орно морно гэдэг тийм үзэж тэгсэд эсэргээрээ би одоо ингээл 15 16 настай хүүхдүүдэд ингээд хичээл ороо ярилцаа зөвлөгөө өгч байхад бол юу анзаардгүй гэхээр бэлгийн харьцаанд одоо ороогүй ах юм бол айгу сонин үзэгдэл гэдэг нийгэм тийм сонин хандлагатай болсон. Айгу сонин. Үнэхээр хүүхдүүд тийм яриатай байд юм байна. Энэ бол яг нэг албан бүртгэгдсэн тоом бол биш шүү. Зүгээр одоо хичээл дээр яг нэг хүүхдүүд анзаарсан зүйл миний хувьд. Тэнгүүд нэг одоо эсрэгээр өсвөр үеийн банд нар маань яг боловсралгүй байхгүй хэдийн насанд өсвөр үеийн хүүхдүүд маань бэлгийн харьцаанд бэлтгэгдэх юм. Тэ бэлгийн бойжил хөгжлийн хизээ дуусгах юм. Яг хизээ бэлгийн харьцаанд орох вэ гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй юу. Тэгэл нэгнийгээ даган дуурайгаал одоо тэ үе тэнгийн боловсрал гэдэг зүйлээсээ буруу мэдээлэл аваад жишээ нь одоо ингээ хүүхдийн дунд эрт орохгүй бол муу ч юм уу тэ. Эсрэгээр охтуудын дунд бас тийм яриа гараад тэрнээсээ хичээд яг тиймэрхүү орох тийм зүйлүүд анзаарагдаад байгаа. Тэгэхээр одоо бид нар асал энэ чиглэлээр ингээд таад маань эрүүл мэндийн чиглэлээр контентууд бэлддэг тий энэ талаар ингээ бүгд ингээ хүмүүсийн хандлагыг өөрчлөх тал дээрээс биднэртэй хамтарч ажиллавал бас айгүй тийм юу байгаад байна хүртэлтэй болох юм тий хэрэгцээ байгаад байна тий тэгээ бас сая нэг хэсэг одоо нөгөө 10 жилийн хүүхдүүдэд маань ордог гэсэн эрүүл мэндийн хичээл нэг хэсэг ороогүй байжгаад одоо 19 оноос хойш буцаад орж эхэлж байгаа. Гэхдээ орохдоо айгүй жоохон хэцүү ордог. Өөрөө бэлгийн эрүүл мэндийн боловсрал гэдэг бол айгүй хэцүү хичээлийг 10 жилд болохоор одоо биологийн багш ч юм уу, биеийн тайвны багш ороод идэг. Ангийн багшийн цаг болгочдөг. Тэгээ ордгоо. Тийм учраас хүүхдүүд яг энэ авах хэвээр мэдлэгээ яг авах хэвээр цагт авч чадахгүй. Дээр нь миний бодлоор манай монголчууд нөөс зах зээл шилжээд удаагүй. Одоо бас хэдхэн жилээ шүү дээ. Бусад улс орн бол суурин амьдраад 100 жил хэдэн жил болсон ийм хүмүүжлүүд бол ингээ багаас нь ингээс бэлгийн боловсролын өмч суугаа явцсан. Манайх ч юм бол одоо нэг тийм сонин хандлагатай шүү дээ. Одоо бэлгийн эрүүл мэндтэй секси асуудлаар ярилцахаар эцэг их нь улаагаад хаан хуу гэл ингээд ярилцдаг хүүхдтэйгээ. Тэгээ өөрөөсөө л тэр үеийг бас адилхан даван туулсан байгаа тийм. Мэдээж нэг энэ бэлгийн одоо бэлгийн харьцааны талаар юм байдгүй юм шиг эцэг ихтэйгээ ярих гэхээр гэл тэгдэг. Тэгэхээр энэ ингээд айгүй нөгөө хаалттай болгочдөг. Юм хаалттай болох тусмаа яадгүй гэхээр айгүй их сөрөг үр дагаврыг дагуулждаг. Хүүхдүүд эцэг ихтэйгээ ярилцаж чадахгүй болоод ирэнгүүт интернетээс мэдээлэл авч байна. Интернетэд тавьж байгаа мэдээлэлүүд бол үнэхээр шүүлтүргүй, дээр нь юуг вэ? Тэгэхээр яг энд бас ингээд урайлж хэлж болох уу? Одоо ингээд залуу эцэг эхчүүд маань нөгөө аауд нь хүүхдтэйгээ, ээжүүд нь охтуудтайгаа тэгээ болж игэл 10 жилийн хичээлийг миний бодлоор бол охтууд хүүхдийг салгаж орох хэрэгтэй. Тэ? Охтуудын шивнээ хүүгүүдийн яриач гэдэг юм уу. Тэгээ одоо болохгүй бол тэр хөдөлмөрийн хичээл дээр салж ордог штеп. Тэрэн дээр эрэгтэй эмэгтэй агш ордог. Яалтчгүй бэлгийн эрүүл мэндийн боловсролыг орох хэрэгтэй. Хамгаалах аргуудыг зааж өгөх хэрэгтэй. Энийг ярихаар нөгөө эцэг эхчүүд хүүхдийг одоо буруу юм дуруу татаад байна гэдэг үгүй байхгүй. Яг тэр хүний биологийн насан дээр нь ямар мэдлэг олох уу гэдэг нь ингээд сургалтын хөтөлбөр батлагдсан. Гол нь тэр батлагдсан хөтөлбөрийг нөгөө хэрэгжүүлэх сургуулиуд нь багш нар нь хүрэлцээг байдаг. Тэгэхээр авах ёстой мэдлэгийн л айгүй зөв өгмөр байна. Тэгээд энэ сошиал ертөнцийн мэдээллийг бас айгүй шүүлтүртэй тавихгүй бол би нэг айгүй санаандгүй нэг юм ороод уншсан. Айгүй том сайтын мэдээлэл байсан л да. Бэлгийн замаар дамж халдраас хэрхэн сэргийлэх вэ гэхээр бид нар ч бас энэ чиглэлээр ажиллаж байгаа учраас ямар мэдээлэл өгд юм болоо гэж сонирхон орсон чинь бэлгийн хавталд орсны дараа одоо босоод угаа гэсэн мэдээлэл байгаа байхгүй юу. Үнэхээр харамсалтай айгүй том сайт айгүй олон дагагчтай. Тийм үнэхээр харамсалтай байсан л да. Редактор юу битсэн. Тэгээ энэ мэдээлэл засна уу гэж битсэн л те. Тэгээ одоо хүлээж авсан үгүй хариу бол ирээгүй. Тэгэхээр хэдүүлээр нь ингээд одоо нэгж ярьж байгаа сэдэв мань өөрөө айгүй өргөн сэдэв байхгүй тий. Тэгэхээр олон тийшээс салж болохоор олон зөвхөн үнний талаар л гэхэд түгээмэл байгаа баг 5-6% ч наандж ярих гэдэг байгаа тий. Бүр цаашаа зэдэж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ чиглэлийн өвчний мэдээллийг ханаас авч болох юм, наазах юм их сурвалжууд нь. За хэрвээ ямар нэг байдлаар энэ эрсдэлд орлоо гэхэд хэрхэн хаана хандаж онцлогоо гэдэг асуудал яаж хурдан онцлуулах вэ? Түүний дараа эмчилгээгээ хэрхэн шийдэх вэ? Тэгээ дараа нь бүрэн эдгэрсний дараах хяналттай асуудал хаана явдаг вэ? За энэ донд бас мэдээж нөгөө хэрвээ ингээд өөрөө тийм байдалд орсноо мэдхгүйгээр хүмүүст ингээд тараасан бол ил тод байдлыг яаж жоохон илэрхийлэх вэ гэдгийг одоо бүх насны энэ чиглэлийн одоо хүмүүст мэдчил байх хэвээр, хандчил байх хэвээр. Би яагаад энэ түрүү ярив гэхээр түрүү нэг нэвтрүүлгийн өмнө юм сонслоо л доо. Яг ийм манай улсад энэ чиглэлийн мэдлэгийг ингээд цогцоор нь мэдж байгаа хэсгийг залуучуудад ийм хийсэн судалгаа байсан тухай би түрүүн судлаачаа сонсч байлаа. Тэгэхэд
23% нь ерөнхийдөө цогц мэдлэгийг ер нь авсан байна. Тодорхой хэмжээгээр гэж гарсан байна. Тэр яг зөв хичнээн залуучууд хийсэн арга тодорхойгүй л таа байл л дээ. Гэхдээ л 23% гэдэг бол ийм нийгэмд өндөр төрөний ярьсан ийм өндөр тархалттай байгаа өвчин дээр 23% мэдлэгтэй байна гэдэг бол айгүй муу үзүүлэлт. Маш муу үзүүлэлт. 4 хүн дотмын нэг нь мэдж байна гэсэн үг шүү. Үлдсэн 3 нь бол ямар ч мэдлэггүй. Дөлмөг байна. Тийм мэдсэн ч мэдээлэл маш дотоо байна гэсэн. Тэгэхээр одоо энд хэдүүлээ тэрийг багхан ч гэсэн цэгцлээд ядаж ямар шинжилгээ хаана яаж өгвөл ер нь илүү боломжтой байх хэвээр хаана хандаж асуудлаа шийдэх хэвээр дараагийн хяналт нь хэр чухал байдгийг энэ ирээдүйн өөрсдийнх нь амьдралд яаж хэр зэрэг чухал нөлөөтэй вэ гэдгийг нэдүүлээ нэг. Тэ. Бэлгийн замын халдвар төвчин гэдэг тэгэхээр хөвчлэн одоо нөгөө шууд ингээд эмчлэгдчихдэг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл чинь бэлгийн замын халдвар төвчнийг дотор нь бүр эмчлэгдэх болон эмчлэгдэхгүй гэсэн хоёр хэсэгт хувааж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө цаашдаа зөвхөн яг тэрүүхэн нэг хэсгэн үеийн одоо асуудал биш болоод бүр цаашаа амьдралын туршид дагах асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр анханасаа хамгаалах тал дээр нь маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Дотор нь үүсгэгчээр нь л хоёр хуваачаад байгаа шүү дээ, тэ. Бактериас үүсгэжэвэл, вирусээр үүсгэгдэжэвэл, вирусээр үүсгэгдэжэвэл ер нь бол бид чинь байгаа л юм гэсэн үг. Тэгэл байгаа л тийм нашин турштай байгаа л юм гэсэн үг. Тэгээд идэвхжих үед нь идэвхжлэлтэй байгаа үед нь ямар нэг байдлаар бэлгийн харьцаанд ороход халдварлаж байна. Мөн жирэмсэлсэн үед хүүхдэд нь дамжиж байна. Ийм ноцтой асуудлууд яригддаг. Учираас энэ талаар ярихгүй байхаас өөр арга байх. Энэ дашранд үзэгчдтэй нэг тодорлого хэлэхэд бид эрүүл амьдралын зөв төрөмс байгууллагаас үндсэн зохион байгуулалттай мөн цөмөн тэнд явдаг. Энэ удаагийн нэвтрүүлгийг IT лабораториос ерөнхий тэтгэгчтэйгээр явж байгаа. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн зочид хөтлөгчд тохиолдох нь үеэс хамаарат зочин болон хөтлөгч нарын дандаа манай төрөмс байгууллагын гишүүд дандаа эмчнэр байгаа гэсэн. Тэгэхээр өнөөдрийн хувьд онцлог зочин маань өөр салбарын жүжигчин хүн байгаа учраас бас үзэгчид гайхчихж магадгүй. Гурван л яриад байдаг нэг тэгээ сэдв нь өөрөө хүндэн сэдв байгаад байдаг. Тэгэхээр яг зөвхөн бид энэ удаагийн зочныг бусад залуучуудын төлөөлөл болгож бид бүхнээс энэ ярианы явцад асууж тодруулмаар тий иргэд тэрээ сонсч ивэл энийг л асуучих гэсэн байхтаа гэсэн талаас нь мөхсөл жүжигчин сонсож байгаад яг дор дор нь сайн асуугаад яваарай. Бидээс анзаарахгүй мэрэгжлийн хүмүүс болохоор зарим тал дээр ингээд хараагаад яриа авчихсан магадгүй. Тэгэхээр тийм үү. Мэдээж одоо мэрэгжлийн инженерийн хувьд бол би чинь бүр одоо мэдлэг бол маш бага байгаа шүү дээ. Яг одоо үзэж байгаа хүмүүстэйгээ адилхан тий. Тэгэхээр та хэдийнхэн яриан дээр би бас одоо яг мэдэж чадахгүй одоо сонсоогүй юм аяг асуугаад тэгээд та хэд маань тайлбарлаж авчи тий. За тэгэхээр ер нь хамгийн түгээмэл байдаг өвчнөдөөс шууд товчхон яриад явчихсан. Энэ бол тэр нь одоо хамгийн их байгаа бактерийн халдвараасаа яриад төгсгөлт нь арай нөгөө хүндрүүгээ орё. Миний анзаарч байгаагаар одоо би яг урлаг гэхээр эрэгтэйчүүдийн мэс талраагаа уг нэмжлэгээ хийдэг, үзлэгээ хийдэг. Гэхдээ бид эрэгтэйчүүд энэ үү? Эрэгтэй яг нөгөө дан эрсэд гэж ойлгож болохгүй зүгээр бүр шээсний зам юм шүү дээ. Тэр эрчүүд ирэх нь давмгай. Тэн донд тодорхой хэмжээгээр яг энэ чиглэлийн асуудалтай хүмүүс орж ирэхэд зөв надад харж байгаагаар бол заг хүйтэн буюу гондрей гэдэг өвчний хувьд л тохиолдол айгүй орж ирж байна. Араас нь миний анзарч харах ламид тэгээ тэмбүү орж иж байгаа шүү. Гэхдээ зөв энэ дээр тасалж аваад гондрейн талаар жишээ нь. Энийг бол хүмүүсийн нэлээд сонсогддог. Буюу заг хүйтэн гэж яриад байдаг шүү дээ. Энэ өвчний талаар маш заг хүйтний талаар ер нь сонсч байсан мэдээлэл сонсч байсан. Тэгээ яг нөгөө шинж тэмдэг нь эрэгтэй болон эмэгтэй хүн дээр өөрөөр илэрдэг гэж бол миний хувьд сонсч байсан. Эрэгтэй хүнд болохоор шууд одоо мэдрэгдэх буюу те шээсний дараа хорсох те одоо нөгөө төмсөг хавдах хүндүрлэх эмэгтэйчүүдийн хувьд болохоор ерөөхдөө арай жоохон нөгөө мэдрэгдэх байдал нь удаан. Тийм учраас хүн өөрийгөө өвчлсөн гэдгээ мэдгүй удаан хугацаанд тэрийгэ тээж явах. Өөрийгөө эрүүл гэж бодож байгаа учраас бусдад одоо халдварлуулах юм байдал бол түгээмэл байт юм болоо гэж боддог. Зөв. Зүгт баг нөө. Сая тийм чинь одоо та бүхэндээ үнэхээр гайхалтай. Ер нь бол бэлгийн замын маш олон халдварууд байдаг. Тэгээ манай түрүүн хэлсэн яг нэг зовлон тохиолдох түрүүний 3-4 өвчнийг л одоо яг манай практикт оншилж байна л доо. Одоо тэг яг улс том нөгөө шинжилгээний аргачлалаас шалтгаалаад яг заг хүйтний хувьд бол яалтчгүй манай одоо эрэгтэйчүүдийн хувьд өндөр бүртгэгддэг шинж тэмдгээс шалтгаалаад дээр нь яг одоо нөгөө айгу хурц халдвар бол нэг 3-5 хоногийн дотор эрэгтэйчүүдэд би шээсний сүвээс одоо өтгөн ногоон ялгас гаргах тий одоо нэг шээхээр хорсох гэж шинж тэмдэг илэрдэг. Сүүлийн үед бол шинж тэмдэг илэрхгүй тохиолдол бүртгэгдээд даалт хэлбэрээ. За яг энэ дээр бол ингээ мөх соёл жүжигчин та бүхэнд ерөнхий мэдээлэл өгсөн учраас би залуучуудын алдаад байгаа юмыг хэлье гэж бодож байна. Яг л энэ заг хүйтэн өвчнийг одоо ингэж тэр нөгөө нэгэн үзэлтийн
төвөр судалгааг та бүхэн анзаарч уншиж үзвэл бэлгийн харьцаанд орж байгаа нас айгүй залуучсан. 10-аас 13 наснд бэлгийн хавьталт хүүхдүүд орж байна. Ингээд тэрийг та бүхэн бас нэг сонирхоод үзнэ. Яг ингээ эрт орж байна гэдэг чинь эрт эрсдэлд орохын л юу л да. Одоо бэлгийн мэдлэггүй орж ин тий. Тэгээ бэлгийн замын халдвар авж ин гэд. Ялангуяа нөгөө өсвөр үе залуучууд бандар маань энэ нөгөө бэлгийн хавьталд ороод закутингийн өвчнийг авчдаг. Авсныхаа дараа яадгүй гэхээр нөгөө гэр бүлтэй хэлж чаддгүй. Имлэгт хандахаар одоо ийм жоохон тий хүүхдээ хаана хандхаа мэдгүй хандсан ч имээдэг ч юм уу. Тэгээд хинт ханддаггүй гэхээр үе тэнгийнхаа найз нөхдөд ханддаг. Яг ижилхэн мэдлэггүй хүмүүстэй. Тийм жоохон 1-2 ах хүн ч юм уу тий найзынхаа ах ч юм уу эсвэл нөгөө өвчин тусаа идэгчээс найздаа хандчихдаг. За найзууд юу зөвлөдгөө гэхээр аптекаас ороод одоо бүр нэр нь байгаа тэдний дунд алдартай бид нараас ингээд тандаад асуухаар нэг тариа аваад тариагээ бүр үн үнэтэй нь хэлдэг. Эмч шиг нэр мэртэй нь хэлдэг. Энэ яста хамгийн буруу зүйл. Тийм яста хамгийн буруу. Тэгээд энэ бол яадгүй гэхээр ингэж ер нь бол хүн бэлгийн замаар дамж халдвар ахтаа нэг халдвар ахгүй. Нэг бэлгийн хавьтлын үед 2-3 халдвар ах боломжтой байхгүй юу? Тэнгүүд зөвхөн одоо жишээ нь бодъё л да тэр хүүхэд закутын хламидын халдвар авчлаа гэж бодоход чинь юу байхгүй юу? Закутны шинж тэмдэглэлрээд хламид бол айгу далд хэлбэрээр явагдчихдаг. Хламид илэрхгүй байлаа гэж бодоход ганцхан тариа тарихад тэр хоёр өвчнийг бүрэн идэхгүй байхгүй юу? Бэлгийн замаар дамжих халдварын нянгийн гаралтай одоо шимэгчийн гаралтай халдварууд яадаг вэ гэхээр антибиотикт маш мэдрэг. Антибиотик уулаа, тарилаа, шинж тэмдэг арилждаг. Тэнгүүд манай монголчуудын эдгэрээгүй. Манай монголчуудын дунд нэг хандлага байдаг. Айгу буруу одоо зан үлтэй. Өөрийгөө эмчилчдэг. Нөгөө ингээл хоолон жоохон хөндөлтэй ирэнгүүт аптек ороод гүгээл те миний хоолоо өвцөн гээл аптекч дураараа жоргүй им олгож идэг. Энэ айгу эрсдэл ахгүй. Антибиотик тэсвэржилт гэдэг зүйл дэлхийд дахинд цөмийн зэвсгээс эрсдэлт амар зүйл болж байгаа. Үнэхээр амар. Одоо жишээ нь антибиотик гэдэг зүйл гараад дэлхийд дахинд ямар олон өвчнийг устгасан бэ те ингээ бүх юмыг дарсан. Нэг талаараа байнга антибиотик хэрэглэх нь бид нар цай юм шиг байсан 80 90-ад онд. Одоо л өөр болсон шүү дээ. Ашигт нэгэн бактери те нөгөө устгаж ингээ тийм байнга ойл болох антибиотик хэрэглээс татгадж байгаа. Тэгэхэд ингээ нөгөө бидний амьдралын ерөнхий зан үйл нь өөр ингээ антибиотик дураараа авч удаг. Тэгэхээр нөгөө бэлгийн замын халдвар авсан шинж тэмдгийг илрүүлэхгүй аргашуулаад хүндрэлд оруулдаг байхгүй юу? Даашруул. Тэгээ бас нөө дуустал нуудгүй тий. Ерөөсөө 2-3 хоног ууж байгаа л зүгээр болоод ирэх юм шиг. Тий, зөөр намлаад шууд уухаа боллоо тий. Харин аймаг 9 дүүргийн эрүүл мэндийн төв аймгийн нэгдсэн эмнэлэгт эмнэлгүүдтэй бэлгийн замаар дамж халтрын кабинет хийдэг. Тэнд манай мэрэгчсэн эмчнэр нууцыг хадгалсан тий. Угаасаа бэлгийн замын асуудал хэрч хүний нууцлын асуудалтай хэмзэг учраас хүмүүс хандаж чаддгүй. Тэр яг юм мэрэгчсэн эмч бол ажиллаж идэг. Тэнд бол тодорхой хэмжээний одоо шинжилгээ хийдэг. Одоо яаж байгаа гэхээр үн төлбөргүй хийдэг гэсэн бол одоо харин жоохон болоод байна. Яасан бэ гэсэн чинь нөгөө эрүүл мэндийн даатгалаар гүйцэтгэлээрээ цалинжих нөгөө тогтоол гараад тэрнтэй холбоотойгоор эрүүл мэндийн даатгалаа сүүлийн 3 жилөө 5 жилөө тушаасан хүнд үйлчлэг болчиход байгаа байхгүй юу тийм яг жоохон тийм зөрчилдөөн тийм үсэд гэхдээ удахгүй шийдэгдээд асуудал зөвшрээд явах байх гэж бодож байна. Гэтээ яг зөвхөн улсын эмнэлэгч биш бас өөр хувийн эмнэлгүүд, төрийн бус байгууллагууд энд бас ингэ байдаг л да ажилдаг. Тэгэхээр тэнд бас хандаж үзүүлж өгж болно. Ер нь онцлогт амархан уу? Ер нь бол шинж тэмдэг илэрсэн үед бол онцлогтод амархан. Яг яаж байгаа зүйл гэвэл нөгөө далд хэлбэрээр яваад нөгөө өвчнөө антибиотик угаал ингээл далд хэлбэршүүлэл байх юм бол хүндрэл үүсээд тохиолдох байх тий. Яг ерөнхий бол одоо дүүргийн эмнэлэг аймгийн эмнэлгүүдээр авж байгаа наацын шилжилгээнд бүр тийм хүндэрсэн тохиол илэрхгүй ээж болно. Удцсан архагшуулсан халдвар. Энэ дээр бол одоо бид нар сая ковид гэдэг PCR гэдэг шинжилгээний талаар нарийн мэдлэгтэй болчихлоо шүү дээ тий. Тэрнтэй адилхан бэлгийн замаар дамжих халдварын PCR гэж байдаг. Маш олон өвчний үүсгэгчийг илэрүүлж байдаг. Тэгэхээр ер нь бол нэг PCR-ийн шинжилгээнд ороод тий өөрийгөө ямар үүсгэгчтэй байгаа гэдгээ мэдээд нэг сайн ингээд мэдсэн дээрэлтэй ер нь яг одоо яхтай нөгөө манай улсын эмнэлэгт ажиллаж байгаа шинжилгээ онцлогооны арга маань жоохон хязгаарлагдмал олон одоо мяндад илэрхгүй байгаа нэг хламид, микоплазмын халдвар, бэлгийн херпес те папиллома вирусын халдвар эднийг бол илрүүлэх боломжгүй. Одоо бид юу хийж байгаа нөхөр ер нь бэлгийн замаар дамжих халдвар маань 2 төрлийн шинжилгээ өгдөг. Цусаар, наац буюу мазокор бидний мэддэг. Тэгээ наацаар цусаар бол одоо тэмбүү хэдэхээ халдварыг илрүүлж байна. Тийм дох. Хүний дархлаамжлалын вирусын халдвар хэдэхээ наацаар болвол одоо энэ закутан, терхнааз тийм ээ эдрийг илрүүлэх боломжтой мөөгөнцөр өвтрэний өрөвсөл эдрийг тийм. Тэнгүүд ингээд нөгөө бусад өвчнүүд маань орхигдоод байгаа хгүй юу. Тэгэхээр ер нь энэ PCR-ын шинжилгээгээр өөрийгөө нэг шинжилгээ өгөөд залуучуудад хандгаж хэлэхэд тийм аяр болох олон үсгэж идэг. PCR дотроо
өрөвсөлт өвчний үүсгэгч, бэлгийн замын шархлаат өвчний үүсгэгч, тэгээ вирусын нөгөө хүний папиллома вирусын 28 хэв шинжээ халдвар авч үгүй юу гэдгийг үздэг юм үзүүлэлтүүд байдаг. Тэгээ тэрийг харлаад дэлгэрэнгүй маш олон зэрэг үзүүлэх боломжтой. Онцлогооны хувьд тийм. За эмчилгээний асуудал бид нар мэдээж яг ийм гэж ярих нь бол утгагүй учраас ер нь бол эмнэлгийн байгууллагт хандаад гэдэг юм хамгийн чухал юм хэлээд тэ. Тэгээ дараагийн хяналтын хэдүүлээ өвчнүүдэд ярьж байгаа төгсгөлт нь дүгнэлт байдлаар яриа явах удаа. Тэгэхээр зөвхөн энэ нөхцөл. Одоо сая бид нар закутны талаар ингээд тавьчих ярьлаа. За хламид тэрхэмнасыг тусгаалan ярих өрмөц юм байгаа болов. Зүгээр яг тэмбүү гэдэг том чухал сэдв бидний ард ингээд том сэдв байж байгаа болохоор саяны халдварууд ерөнхийдөө бүгдд нь хэлэхэд бол тэ нэг бүгд ойролцоогоор дунджаар нууц хугацаа гэдэг нэг 5-аас дээдл 10 хоног орчим нэг юм байгаа. Зарим нь 3-аас 5 гэж, зарим нь 5-аас 7 гэж юм тэ. За тэгэхээр нууц хугацаа гэж байдаг байх нь. Дараа нь онцлогооны асуудал бол нэлээд тийм одоо нээлттэй болсон биз дээ. Хаач олон газар хийж ин тэгээд ийм олон арга сайжирсан аргууд бий болсон байх нь зөвхөн нэг явцуурхсан ганц нэг тийм дотоо онцлогдох боломж байдаг учраас тийхгүй анхаарах хэрэгтэй байх нь те. За эмчилгээний хувьд л мэдээж эмнэлгийн байгууллагт гэсэн. Тэгэхээр хламид тэр чиний тал дээр 10 өрмөцсөн ярих байх л та. Мартчихлаа юу лээ. Одоо тэгтээ ингэдэг PCR-ын одоо шинжилгээхтэй бүх насныхаа өгж болно үстэй. Өсвөр насны хүүхдүүд ч өгж болно тий. Яаж авд юм бол шинжилгээг нь? Ер нь бол яг нэг бэлгийн харьцаанд орсон. Үеинд л хүмүүс их зүгээр л те. Тэгээ ер нь бол бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүс бас нэг өгчөө зүгээр. Гэхдээ ер нь бол нацийн одоо бид нар яриад байгаа мазокын шинжилгээгээр аавна. Энэ дээр тодруулаад түрүү нэг юм ярихгүй орхигдсан байна. Ер нь бол бэлгийн замаар дамж халдрын нацийн өсвөрийн PCR ингээ олон шинжилгээ бид нар өсвөр шинжилгээг бас орхигдуулсан. Тэгэхээр яг ингээд өнөөдөр бид тэдний нэвтрүүлгийг үзээд ер нь PCR өгөх хэрэгтэй мэн гэд өөрөө гүйж очиод өгөөд ахаасаа илүү. Одоо манай мэрэгжлийн эмчнэр байна шүү дээ. Өн төлбөргөө зөвлөгөө дүүрэг дээр очиод ер нь нэг тэ өмнө ингээд нэг бэлгийн замаар дамжих халдвар аваад эмчилүүлж исэн бол тэ тэр эмчилгээгээ дутуу хийжсэн бол ер нь бол нэг ингээ өрөвсөлттэй ч юм уу тэ эмэгтэйчүүдийн зовир илрээд идэг бол нэг манай эмчнэрт хандаад яг эмчнэрт хандаад зовироо хилээд тэ ямар шинжилгээ тохиромжтой гэдгээ заалах хэрэгтэй. Бас хүн болгон PCR-ыг зөвлөхгүй л тэ. Тодорхой хэмжээний тэ завиртай тэгсэн ирнэ ингээд нөгөө энгийн шинжилгээний дээр илэрхгүй байгаа ч юм уу тэр хүмүүстэй илүү зөвлөл зүгээр. Яг л өртөг өндөр учраас хүн болгон хийх юугүй. Тэгэхээр ер нь бол нэг юу хэлэх вэ гэхээр эмчэд хандаж шинжилгээ онцлогооныхоо одоо чиглэлийг гаргаж авах нь хамгийн зөв шүү гэж хэлмээр байна тийм. Тэгээд ер нь бол мазокын шинжилгээгээр авдаг. Мазок авдагтай адилхан аргаар. Адилхан аргаар. Буюу тренэс эргэжтэйчүүдээс шээснээс өмнөөс. Одоо нөгөө сая ковид үеэр манайхан PCR-ыг хамар залгуураас өгч нилээ сурлаа шүү дээ. Яг энтэй адилхан. Одоо тэр хамар залгуурлуу чинь хийж байгаа. Тийм юм чинь өөр хэсэг рүү хийх нь байна л да. Тэгтээ гоё зөөлгөн хийх хэрэгтэй шүү дээ. Тэр ч хүн арчихгүй. Маш зөөлгөн гимтэхгүй согтгоор гэж. Тэгээд тэр хамар залгуур шиг өвдөлт байхгүй. Яг өнөө одоо охтууд маань бас нөгөө тэрнээс их хайдаг шүү дээ. Тий яг үнэ. Эмэгтэйчүүдийн эмчэд очиод үзүүлэхээр за нэгдүгээр тийч чинь хоёрдугаарт нөгөө өвдөн те. Одоо нөгөө өвддөг л гэж юу наагаад. Бүр илүү байна. Тэгтээ хүмүүсийг харин яадаг. Бүр илүү байна. Яг адилхан шинээс өмнөөс авдаг. Гэхдээ яг хуу үрэн шингэнээс бас авдаг арга байгаа л да. Одоо ашгүй сүүлийн үед лабораторид үрэн шингэнээр авдаг болчиход байна. Нөгөө сүмнээс авахд тодорхой нөхцлүүд заадаг. 72 цагийн хугацаанд одоо нөгөө бүрийн шингэн гадагшлаагүй байх ойрын 4 цаг гэдэг баг шүү. Шээж нөгөө шээсэн сүгээр угаагдаагүй байх. Яг тэр нөгөө эрэгтэй хүний энэ үрийн шингэн гарах сууг, шээс гарах сууг хоёр нэг учраас шээцэн энэ дэр байгаа л угаагдчихдаг. Тэгэхээр нөгөө энэ тал дээр бас нэг хэлчихв. Энэ тал дээр бас хүмүүс нөгөө нэг одоо шинжилгээ өгөхдөө одоо эмчийн нөгөө заавар зөвлөгөөг бас маш их дагдаг санагддаг. Одоо эмэгтэйчүүд жишээлбэл өмнөх оройн лаа хийгээд унтцсан байх жишээ нь тийм маргааш тэр чин тэр наалтсны шинжилгээ өгөхөд одоо ив ирүүл гэж гарна шүү дээ мэдээж тий. Ирчүүд маань бас нөгөө угаахгүй за бэлгийн одоо нөгөө өөрийн шингэн гадагшлуулахгүй байх хэрэгтэй гэдэг нөгөө эмчийн зөвлөгөөнүүдээ огт даахгүйгээр бас шинжилгээ өгөх гэдэг талтай шүү. Тэгэхээр ер нь одоо заавар зөвлөгөөгөө маш сайн дагаад за дээрэс нь бас нөгөө ямарваа нэгэн өвчин одоо завир илэрлээ гэхэд заавал тухайн тэр мэрэгжлийн эмчдэр нь очиж эхлээд зөвлөгөө чиглэлээ авч иж бас эмчилгээгээ хийж агаарэ. За эмчилгээ хийсэн тохиолдолд дуустал нь одоо эмийнхээ хугацааг эмчийн бичиж өгснөөр одоо сайн бас цаг одоо хуваарийнхаа дагуу бас хийлгэж авах хэрэгтэй шүү гэ. Тэгээ манай одоо энэ нөгөө эмчилгээнд хийж чад хүмүүсээс ингээ анзаарах нь яадгүй гэхээр эмчилгээгээ тастаад алгуулчихдаг. Харин бид нар ярьсан ш нэг 2-3 хоног унгууд шинж тэмдэг алгуулад нөгөө идэ гараа завирлаад дэс алга болонгот эмээ явах болчихдог.
тариандаа ирэх болчдөг. А уул нь бол яах ёстой гэхээр эмчилгээгээ хийлгэж дуусаад эмч юу гэж зөвлөдөг вэ гэхээр тодорхой хугацааны дараа давтан шинжилгээ өгөхийг зөвлөдөг. Тэрэнд бол хизээч ирэхгүй. Дахиж хизээч. Ялангуяа энэ цаг хүүтэнд тий. Одоо жишээ нь нөгөө яг бэлгийн эрүүл мэнд гэхээр манайхан нөгөө түрүү хэлсэн шиг ичдэг, нууц далд идэг байхгүй юу? Манай нэг эмч бүр ингээ хөрх амтнд тэгжсэн нөгөө эмчнэрийн баяраар амь насын минь аварсан тэр эмчтэй баярлаа гэж мэнчилгээ ирдэг гинэ. Манай бэлгийн замын эмчнэрт болохоор тийм юм илдэггүй. Тэгээ аль болох тааралтахаараа нөгөө цухтаага явчихдаг гэх. Тэгээ бид нар нэг эмчтэй зориулаад нэг шүлэг яаж ирсэн. Аюул тэмбүү өвчнийг аварсан гэд одоо тийм юусэн мэнчилгээ ирдэггүй гэж гомдлоод байна. Үнэхээр нэр тийм тааралтахаар аль болох танихгүй юм шиг өнгөрөөл явахыг хичээдэг. Тийм жоохон тийм эмзэг сэдв байдаг. Надад чинь бүр одоо орон нутагт аягүй төвхтэй юм билээ. Жижигхэн суурин газар тухайн бэлгийн замын танталтын эм чинь тэр суурингийн бүх хүүхд тэний хаана ямар гарал үүслийг мэддэг юм байна. Тэгэхээр нөгөө нэг очдгүй юм байна хүүхдүүд залуучууд. Ичээд таньдаг. Дандаа ээж аваахан таньж мэддэг. Энэ аягүй тийм төвхтэй асуудал юм билээ. Одоо энийг яаж шийднэ? Одоо яг амьдрал дээр заяа өөрийн чинь хүүхэд бэлгийн замын халдвар төвчм тусвал яаж хандах вэ? Тань хүлээж авна. Одоо нэгэн тусцсан юмыг яах юм бэ? Тэгээд загналаа гэд тэр эдгэрэх биш. Ер нь бол зүгээр одоо хүн тодорхой хэмжээгээр эн чинь бол хүн амьдралтай галтай шүү дээ. Энэ нэг алдааны нэг хэсэг гэж үзээд. Одоо тэгээд тэр үед бидний л буруу л гэж үзсэн л дээ. Анханаас нь аюулгүй болохоос өмнө сэргийлж хийж чадаагүй бидний л дутуу харьцаж байгаа гин л гор гэсэн үг шүү дээ. Ер нь л эцэг эхчүүдтэй ч хандхад ийм нөхцөлд бол битгий энэ дээр имзэлж тэр хүүхдийг ад шоу үзэж те нэг хүний амьдралд хийдгүү газар булаа юм хийцэн юм шиг тийм битгий хандаараа энэ айгуу тийм имзэг асуудал ялангуяа өсвөр насныхан л болцсон энд одоо өртчих магадлал нь өндөр. Тэг өсвөр насныхан ч өөрөө ямар имзэг хүмүүс байдаг үлээ гэх утгаар тий. Тэгэхээр ер нь мэдлэгтэй байвал анхнаасаа л энийг сэргийг халдвар авахгүй байвал ийм асуудал гарахгүй гэдгийг хүүхдүүдэд маш сайн илж өгтэй. Тэг ер нь бэлгийн замын өвчин одоо энэ манай асуудлыг бол нийгмийн өвчин гэж авч үздэг. Жишээ нь болоод босод жишээ нь миний ходоод уушиг өвдлөхэд би гэр бүлийнхаа үнийг дагуулаад цуг эмнэлгээр явна тий. Нэг нь өвдсөн, нэг нь дэмждэг. А бэлгийн замын халдвар авчвал тийхгүй. Тэр чинь тодорхой хэмжээний гэр бүлтэй бол гэр бүлийн одоо араар тавилт ч юм уу тийм нэг юм асуудал хөндөгдөж байгаа. Жишээ нь аав ээжээсээ нууцаар насан хүрээгүй хүүхдүүд авсан ч гэдэг юм уу. А ингэдэг. Тэг яг нөгөө энэ ийм л дээ. Манай хүмүүс болохоор нөгөө өөрөө энэ өвчин авахгүй юм шиг ханддаг. Хизээч энэ одоо бэлгийн зам хийдэхэд ах өөрөөс нь хол идэм шиг. Гэтэ бол үгүй л дээ. Одоо бид нар яг сэргэл мэдлэгтэй байвал сайн. Жишээ нэг юм энэ дэр нэг юм үлгэр эдээ. Нэг хоёр хөрш айл байж байгаад нөгөө ингээд вандуу тарьдаг байхгүй юу. Тэгээ вандуу тариа нэг нь ингээл амар тортдог. Дэргээ услаал, хайрлал нөгөө хашаа айл руугаа оруулахгүй гэл ингээл. А тэнгууд нөгөө айл нь юусоо тоохолцсон. Юусоо тэргээ яадаггүй. Тэгсэн ч гэсэн нөгөө гой торцсон айлынх нь вандуу гой ургаагүй. Юу нэх вэ? Сойрна. Яг нөгөө санаа нь бол ийм байгаа хгүй. Одоо жишээ нь нэг айл ингээл хүүхдээ айгуус гамнаал мэдлэг өгөөл хайрлал тортоод исэн шүү дээ. Хүүхэд нь нийгмийн харилцаанд ороод те бэлгийн харилцаанд оронгууд одоо нөгөө нэг мэдлэггүй иргэдтэй одоо те ээж аавын одоо мэдлэггүй халдраас ирэх мэдлэггүй хүүхдүүд том болоо бэлгийн харилцаанд ороод тэр ирлийцчээд одоо нөгөө ингээ сайн ургаагүй л гэсэн байхгүй. Тэгэхээр нөгөө тортоогүй айлын бордоо, торцсон айлын бордоо хоёр чи ирлийцчээд нөгөө юугаараа тэгээ сайн ургааг байгаа хгүй нөгөө тоосон цороо. Тэрнтэй адилхан одоо хэдий өөрхөн хүмүүс амин байчээл хүүхдтэй захиал миний хүүхдэл тусахгүй гэл ингээд байгаа биш. Нийгэмд энийг ойлгох хэрэгтэй байхгүй. Нийгэм хүүхдүүдэд мэдлэг нийтээр энэ мэдлэгийг өгөх юм бол ирээдүйд бидний хүүхдүүд энэ халдрыг авахгүй байхгүй. Жишээ нь би энэ чиглэлээр ажилладаг гэл зөвхөн өөр хүүхдтэй ингээд ярилцаад зөстө миний хүү юм байдаг. Тэр хин айгуу буруу хин нэгнээс л бас аавна шүү дээ. Аав. Тэгэхээр тэр авж байгаа айлын эцэг хин мэдлэггүй бол хүүхдэд мэдлэг өгч чадахгүй учраас энэ нийгмийн өвчин болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ айгуу чухал бүх залуучууд энэ дээр дуурж явах хэрэгтэй. Одоо юм чөлөөт болсон. Ингээл бид ярихгүй бэлгийн зам гингүүт ингээл тэмбүү цаг хүтэн гингүүт хоошоо суугаад ах юм бол нийгэмд бидний үр хүүхэд бүгд юм өвчтэй болно. Би бол ингэж боддтой. Хүний хамгийн эрүүл ах хэвээр өвчин болгон чухал л да. Гэхдээ бол бэлгийн замаар дамж халдваргүй байх нь хамгийн чухал гэж боддог. Яагад бол бэлгийн замын халдвар өөрөө бидний нөхөн үрч хэрэгтэнтэй холбогддог. Нөхөн үрч хэрэгтэн гэдэг маань өөрөө бидний эрүүл хүүхэд төрүүл. Манай Монгол улсын гол бас бодлого шүү дээ. Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрнө. А тэгэхээр зарим бэлгийн замаар дамж халдвар бол зөвхөн бэлгийн замаар дамждаг. Эхээс урах дамждаг халдварууд гэдэг багхгүй. Тэгэхээр ээжээсээ хүүхэд маань төрөлхийн бэлгийн замын өвчин авч төрж. Тэгэд одоо бэлгийн замын буюу бидний нөхөн үрчгүй эрэхтэй эрүүл байхгүй бол биднээс эрүүл хүүхэд төрөхгүй, эрүүл Монгол иргэн төрөхгүй болчиход шүү дээ. Тэгэхээр хамгийн суур хүүхэд нөхөн бий болж байгаа орчин эргэтэн эрүүл ээжэж эрүүл Монгол хүн төрнө шүү дээ анханасаа. Одоо яг энэ сэдв өөрөө аяндаа тэмбүү рүү бараг хөтлөд оруулчихлаа та тий. Тэгэхээр одоо тэмбүү гэдэг нэг айхтар том нийгмийн
Ахтар батг юм байна. байна. За яг одоо нэг үед яригдчих шүү дээ. Яг энэ талаар ярихад бол маш их тоо ярина. Бараг ингээд их ярих юм бол баг хүмүүс залах марш биш нэг тийм юу байсан шүү дээ. Нөгөө нэг анх Монголд Тэмбүү гараад улаан тарианы үе гэж нэг үе байсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан тархалттай байна. Одоо Тийм. Тэр үнэн үү? За би бол тэрийг бол үгүйсгэж чинь. Тэр үед бол яг бүр нарийн тоо мэдээ байхгүй ч гэсэн хүн амын дийлэнх нь одоо яатсан гэдэг дээр үеийн архивууд байдаг л да. Одоо бол жишээ нь та хэд ингээд бодоод үзэлтэй. Өнгөрсөн онд 9300 орчим бэлгийн замын өвчин бүртгэгдсэнээс 3800 орчим л Тэмбүү байгаа байхгүй юу? Яг нөгөө бүртгэгдсэн халдвар дотроо хувилангууд 38.7% гэхээр хүнд амар их сонсогдоод байгаа. 9000-ийн одоо нэг 40% нь хийдэ. Тэгэхээр тийм 3000 орчим хүн л энэ халдвартай байна л да. Гэхдээ ер нь бол яг бэлгийн замаар дамжих энэ халдвар дундаа бол Тэмбүү хамгийн өндөр хувийг эзэлдэг залуучуудын дунд бол байна. Тэмбүү өвчин өөрөө 4 үе шаттай явагддаг онцлог өвчин баггүй. Одоо жишээ нь тохиолдлын хамгаалтгүй бэлгийн хавталд орлоо гэж бодоход халдвар аваад эхний шинж тэмдэг одоо 3-аас 4-7 хоног гэж байна. Сарын дараа удаан юм байна тийм. Шинж тэмдэг илэрхгүй ч гэж халдвар авцсан. Илэрлэл нь тийм байна. За тэгээ эхний удаа шинж тэмдэг илэрлээ. Яна уучлаар амар нөгөө өвчин маань ярингууд ингээд нөгөө тэгээд одоо эхний удаа шинж тэмдэг илэрлээ гэж бодоход бол бэлгийн хавталд орсон хэсэгт нь одоо ингээд цавны булчирхай томрох ийм зовиургүй эмзэглэл зовиургүй шарах хэдэр гардаг. Жишээ нь одоо энэ бэлгийн замаар дамжих халдваруудын чинь ер нь ихэнх нь сексийн бүх хэлбэрээр халддаг байхгүй. Аман секс, өтрэний секс, анусын секс гэдэг бид нар ярьж байгаа. Тэр бүх хэлбэрээр халддаг байгаа. Тэгэхээр Тэмбүү үед одоо аман секс үед ах юм бол одоо аман дотор шарах гарах те энэ зүүнний булчирхай томрох цай. За хэвийн бэлгийн хавтлын үед авлаа хэд цавны булчирхай томрох. Тэгээ эрэгтэйчүүдэд бол бэлэг эрэхтээр шарах гарах нь ил харагдана. Эмэгтэйчүүдэд маань нөгөө бэлэг эрэхтний нөхөрчгөн бүтэц маань өөр болохоор дотор гарсан шарахаа бид нар харж чаддаг. Тэр нь зовиоргүй. Эрэхтээ тэнгүүтээ аажмаар алга болчихдог. Тий. Эргээчүүдийн хоо аяндаа алгамжтэйчүүдийн хоо аль нь тэр ерөөсөө ийм ямар ч имчилгээгүй хийгээгүй байхад өөрөө 3-7 хоногийн дараа зүгээр юу ч байхгүй болчих. Тэмбүүгийн зовлон нь яг тэндээ байгаа. Тэгээд ингээд тэр нь алга болж байгаа гингүүд манай ард иргэд одоо жишээ нь ингээд имлэгт хандлага айгу муу шүү дээ. Тэгээд ингээд нэг шарах гарчдаг жишээ нь эрэгтэй хүмүүс дээр. За үзүүлээ даа гэж явж байна. За үзүүлээ даа гэж явж итл нүүдх нь зовиургүй учраас нэг имлэгт очихгүй хүчлэхгүй юу юм болоо гэж ээж итл 7 хоног ч юм уу алга болчихдог. Тэнгүүд зүгээр нэг одоо тий арьс марсыг гимтээсэн байна гэж цавны булчирхай томрохоор бүр ингэж шилдэг гэсэн залуучууд өчтөр хит их алхацсан. Гинт сакс тоглолцсон. Ингээ нэг цавны булчирхай томорсон ингээ айгүй нэг тийм буруу хандлага руугаа. Тэгээд нөгөө өвчин маань бол алгуулаагүй шүү дээ. Үндсэндээ дотгошоо ороод таны бие организмыг илүү хүндэрж байна гэсэн. Тэгээд 2-5 жилийн дараа 2 дугаар үе лүүгээ 3 үе шаттай явагддаг. Тэгээ ингээ үе шат руугаа шилждэг. Бас 2 дугаар үе тодорхой хэмжээний шинж тэмдгүүд илэрнэ. За дахиад ингээд шинж тэмдэг илэрч байгаад алга болоод 3 дугаар үе шат руу ордог. Яана. Одоо бид нар ярьдаг байсан шүү дээ нөгөө хамар нундаг тэмбүүгийн ингээд те дотор эднээсээ идээд ингээд нөгөө хүний зөөлөн эд мөгөөрсийг гимтээгээд ингээд хамарны таславчийг ингээд зөөлөн болохоо. Тэгэхээр бидний бүх дотор үе мүйг гимтээж байгаа. Тэгэхээр энэ бол уулын цусны шинжилгээгээр илэрнэ. Тэгэхээр манайх нөгөө эмнэлэгт хандлага айгу муу байдаг. Айгу хэлбэрхэн илэрнэ. Тий айгу хэлбэрхэн. Айгу амхан. Тэмбүүгийн шинжилгээ бол одоо хурдвчилсан тестээр ч илэрж олж ийн дүүргийн эмнэлгүүд дээр ч үнгүй өгтөг хямд. Зүгээр шинжилгээ өгөх хэрэгтэй байхгүй. Нууц үедээ ч гэсэн илэрх нь шүү дээ тий. Тий одоо далд шинж тэмдэггүй ч гэсэн үедээ илэрх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ энэ дээр бол би юу уриалж хэлэх вэ гэхээр энэ манай одоо ингээ статистик тоонс харахаар ер нь эмэгтэйчүүд их ингээд өвчлөлтөд бүртгэгдсэн юм шиг байдаг үгүй. Эмэгтэйчүүд маань нөгөө эмнэлэгт хандлагатай үзүүлж тий явдаг. Жирэмсний хяналтанд яг үнэ хяналтанд ороод эрэгтэйчүүд огт ордгоо. Би жишээ нь ингээд сонирхол таксинд суугаад нөгөө таксины бид нар нөгөө эрэгтэй хүн хамт хурж шинжилгээ хийх хэрэгтэй байдаг байхгүй юу. Тэгээд эрэгтэй хүмүүсээс асуудیں۔ Та хязаа шинжилгээ өгсөн гэсэн. Хөөх дүүж байгаагүй. 10 хэдэн жил юм гэж одоо зарим нь болохоор нөгөө биохимийн шинжилгээтэй андуураад идэг. Эмнэлэг эм чинь бүх шинжилгээг авчдаг. Бас нэг бодлын зөвлөлтөө. Гэхдээ манай тогтолцоо чинь тийм биш. Зөвхөн биохим нэг өвчнөөрөө шинжилгээ үздэг. Тэн дээр яг Тэмбүүл гэж заахгүй л авдггүй ч юм уу те. Ингээд орхигдчихдаг. Ард иргэд болохоор эмнэлэг болохоор ингээд надаас бүх шинжилгээ авсан намайг өвчтэй гээгүүм чи би ирүүлгээд ингээд нэг миний бодлоор зүгээр юм нөгөө хоёр өөр бодлын юм зөрчилдөө гараад байгаа юм шиг санагддаг. Гэтэ бид бол манай чиглэлийн тушаал заавартай бол ингээ ерөнхийдөө ингээ чиглэлийн эмчнэрийг санаачлаад манай одоо шинжилгээ зөвлөхдөө манай шинжилгээг үзээч гэдэг юу ингээ тавьдаг л да манай тушаал заавар эдэрт байдаг. Гэтэ заавал хүн эмч хүчилж орох биш те. Хүн өөрөө нэг шинжилгээ амьдралын хавцад өгөөл нэг мэдээд бэлгийн харьцаанд оржул байгаа бол тий тэгээ өвсрээ тохиол мэлгийн хаталт орсон бол өгөх хэрэгтэй. За Тэмбүү өвчний нэг айгүй хэцүү асуудал нь ихээс урагт дамждаг. Цусаар ихээс урагт жирэмсэн үед нь тий дамждаг. Тэмбүүтэй хүүхд төрнө гэсэн юм. Төрхийн тэмбүүтэй хүүхдүүд бол тэргээд ихтэй жирэмсэн үед нэмжилж болд юм уу? Болно.
За одоо жишээ нь ингэж өнгөрсөн онд бол 19 төрлийн тэмүүгийн тохиол бүртгэгдсэн байна. Гэхдээ өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад бол айгүй бага. Ер нь бол нэг 50, 40, 30 үедэр бүртгэгддэгээс ахгүй нарийн тоог нь одоо л яг тий. Тэгээд өнгөрсөн онд 19 тохиол бүртгэгдсэн байна л да. Тэр бол өнгөрсөн оны муу үетэй харьцуулахад бол бараг 40% буурсан үзүүлэлт байгаа хгүй юу. Тэгэхээр одоо энэ ковидтайс холбоотой айгүй сөрөг юмнууд манай өвчин дээр бас гарч ирж байна л да. Одоо нөгөө шинжилгээнд хамрагдахгүй ингээд орхигдох, удах тий. Тэгээ хяналтгүй төрөх гээд. За тэр 19 тохиоллоо бид нар ингээд бас судалгаа хийж үзнэ. Тэгээд үзэнгүүт 68 орчим хувь нь жирэмсний хяналтанд орсон. 32% нь огт ороогүй байгаа байхгүй. Огт шинжилгээнд ороогүй төрсэн ээж. Тэгээд өөрөө ийм өвчтэй ч гэдэг мэдхгүйгээр ингээд төрсөн. Тэгээд хүүхдтэй халдвар тараагаад тий халдвараа дамжуулсан. За тэр нөгөө жирэмсний хяналтанд орсон ээж чинь амьдралынхаа хавцад жирэмсний хяналтанд бид нар 2 удаа шинжилгээ өгсөн байхгүй юу? Эхний хяналтанд орохдоо жирэмсний 8 сартай. Тэрийг бас дотор нь ингээ англиад үзчихдэг. 2 шинжилгээ өгсөн, 1 шинжилгээ өгсөн гэд бид нараас ингээ шинжилгээ хийгээд юунада танталтуудыг хийдэг л дээ. Тэгээ яг нь ер нь ингээ харахад жирэмсний хяналтгүй төрөх тохиолдол их байна. Бас юун дээр алдж ийн вэ гэхээр нөгөө жирэмснийхээ нөгөө хожуу шинжилгээ өгч байна. Хяналтанд хожуу орж ийн ээжүүд гэсэн үг. Бүр нэлээд том төрх төгссөн болоод шинжилгээнд орж байхгүй. Тэнгүүд нөгөө тэмбүү өвчнийхээ эмчилгээний бүрэн тунг авч чадахгүйгээр төрөх ч юм уу те. Ингээд ийм эмгэгтэй. Уул нь бол эрт илэрх юм бол энэ маань хүүхдтэй болохооргээр эмчлэх бүрэн боломжтой өвчин ба да. Уг нь тэмбүү ер нь тийм одоо магтчих гэдэг шиг. Сайн талд нь хүүхэд нөгөө нэг халдвар аваад төрсэн тохиолдолд бол нөгөө нэг нүд салст те гимтэх одоо уушиг энэ төр айгүйх гимтдэг гэж би бол сонсч байсан. Ер нь тэмбүүд бол гимтэхгүй эрхтэн систем байхгүй л гэж. Ер нь байхгүй шүү. Өөрөө эрхтэн систем гимтэх боломжтой. Бид нар ч гэсэн өөрсдөө тэмбүүгийн халдварыг аваад тий онцлог хоёрдугаар үе шатанд ороод ирэхэд одоо ямар сандаа нөгөө хамар нь унах хувьд тий мөгөрсөн нэр бас ийм тохиол бүртгэгдээд нөгөө том эмнэлгүүдээр нүдний тэмбүү мэдрэлийн тэмбүүнүүд бүртгэгдээд байгаа хгүй. Энэ маань хожуу одоо 2 дугаар үеийн сүүл 3 дугаар үе мөн л одоо тэр өвчнөд айгу удаан байцсан гэсэн үг. Тэгээ өөрөөсөө өөрийгөө хүн нөгөө тэмбүүтэй гэж бодохгүй байгаа байхгүй юу? Нүд нь муудаал хараг болж байгаа. Тэгэл нүдний эмнэлгээр л яваад идэг. Гэхдээ яг тэр үндсэн шалтгаан нь олохгүй л эмчлэхдэггүй шүү дээ одоо. Мэдрэлийн эмнэлгүүдээр яваад идэг. Тийм тохиолдлууд байгаад байна. Тэгээд айгу олон том эмнэлгүүдийн одоо нүдний тасаг юу өдрөөс манайх яг онцлогдоод ясан тохиолдлууд гарч байна. Тэр бол юу хэлж байна вэ гэхээр өвчин аваад маш удаан жил явцсан. Шинжилгээ огт өгөөгүй. Тэгээд энэ хугацаанд бусдад халдвараа тараагаа явж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол эрт онцлогдчих юм бол эмчилгээх бүрэн боломжтой. Ер нь гэхдээ халдвар авахгүй байх нь хамгийн чухал. Одоо тэмбүү өвчнийг илрүүлж байгаа нөгөө шинжилгээний аргаас шалтгаалаад ингээд нөгөө эмчлэгдсэн ч гэсэн хэдэн жилийн дараа шинжилгээ өгөхөр цуснд нь гараад идэх байхгүй. Тэр айгүй эмзэг штэ одоо ингээд нэг шинжилгээ хүн бол өөргөө идэгцэн гэж бодоод явж идэл тий одоо өсвөр үе хүүхдүүд аюух алддаг л да нөгөө мэдгүйгээс халдвар авчдаг тэгээ бүрэн эмчлэгдчихдэг тэгэл яг нэг хайртай үнтэйгээс болоод гэр бүл болох гэхээр шинжилгээ өгөхөр гараад ирдэг гадагшаа сурвалж явах гэхээр гараад ирдэг ингээд тийм энэ нөгөө амьдралынхаа нөгөө хар толб болж үлдэх гээд байдаг учраас анхнаасаа л энэ өвчнийг авахгүй бол нөгөө шинжилгээний арга нь өөрөө тийм байхгүй юу одоо тэмбүү өвчний халдвар ангуут бидний бие эсрэг бие үүсчдэг. Бидний шинжилгээний арга эсрэг биеийг тоолдог учраас өвдөжсэн гэдгийг илтгээд идэх байхгүй. Яг бид нар бол шинжилгээгээр дахиад шинэ халдвар авсан үгүйг бол мэднэ л те. Яг нийт хүн амын дунд тийм алдаа байгаад идэх учраас бас айгу хэцүү. Тэгээ нэг тийм тохиолдол бас байгаад идэв шүү дээ. Одоо нөгөө гэр бүлийн хоёулаа одоо хин яг өвчин авчирснаа мэдтгүү те. Тэнгүүд нөгөө уг нь эрэгтэй нь авчирсан байдаг. Тэнгүүд нөгөө эрэгтэйгээс нь гарахгүй эмэгтэйгээс нь гараад идэг. Энэ тохиолдол яагаад тэгж гараад идэг? Энэ нөгөө түрүүний ярьсан олон өвчнүүд ахгүй. Одоо жишээ нь цаг хүт нөгөө эмэгтэйд илэрхгүй гэдэг шиг. Тэрхназ гэдэг өвчин бол эрэгтэйд шинж тэмдэг илэрхгүй. Одоо эмэгтэйд илүү зовёртой шинж тэмдэг илүү өгдөг. Тэгэхээр одоо жишээ нь яг үед алийг ингээд авчирсан үгүйг бол яг мэрэгжлийн байгууллага тогтооно ярьж байхтай хайртай судлалын асуум шинжилгээний хариу эдрийг яг ер нь ингээд харахад зүгээр жишээ олгож яриа. Эрэгтэй нь одоо ингээд авчирж өглөө гэж бодоход эрэгтэйд нь илэрхгүй байх боломжтой байхгүй тэрхназ гэдэг өвчин. Тэгээд эмэгтэйд нь зовир өгөөд идэг. Нөхөр ингээд суугаад идэг. Тийм тэгээд шинжилгээ өгөхөөр яг чийл одоо. Яг тийм энэ өвчин маань өөрөө ийм эмзэг хосуудыг одоо тий гэр бүл салхалтыг дагуулж идэг. Гар дуслыг бичих нь өөрөө байгаад идэг. За тэрийг нь одоо яг нарийн толгойлгоосоор бас ирчүүд яаж чадахгүй. Ер нь бол хэцүү. Тэгээд ламид гэж өвчин байна. Одоо Америк, Европын орнуудад бол ламид өвчнийг бол статистик тоондоо оруулж идэг. Энийг бол чимээг тахал гэж нэрлэдэг байгаа. Маш өндөр бүртгэгддэг тархалт нь. Манайд ч гэсэн тархалт нь өндөр байдаг боловч онцлох юу байхгүй байгаа. Түгээмэл шүү онцлохгүй. Ламидын халдвар бол заг хүүтэнтэй бол зэрэгцээл явж байгаа. Ер нь бол одоо бид нар тийм манай албанаас ингээд нөгөө тантал судалгаануудыг хийдэг л дээ. Тэгээ 19-с 20 онд 2000 гаруй жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд
ийм шинжилгээ хийсэн. Жирэмсний хяналтанд анх орж байгаа ээжүүдээс одоо яг орж байгаа дүүрэг аймагт бол мазок цусны шинжилгээ өгч байгаа. Тэр сорьцыг манай хүсүүд дээр авчираад одоо нөгөө PCR-ыг чинь 14 үүсгэгч хүний папилломавирусын 28 хэв шинж тодорхойлох шинжилгээг төслийн өрөөнд үнэгүй 2000-ад жирэмсэн ээжэд хийсэн л дээ. Тэгээ ингээ хийгээд үтсэн чинь хламид 12% нь хламидын алдар бүртгэгдэж байгаа байхгүй. Ер нь бол бэлгийн замаар дамжих алдар хламид те энэ тэмбүү эдэр ч бол ураг нэрэ эндэх одоо жирэмсэн байх хугацаанд нөсөлтгүй жирэмсэн болох эдрийн бас нэг шалтгаан болж идэг. Үргүүдл эдрийн. Тэгэхээр дутуу юм уу, буруу эмчлэх те тэр тохиолдол ингээ бидний одоо үр удамруул ингээл дайраад идэг байхгүй хор нөлөө нь бидний нөхөн үрчхүүн системийг гэмтээдэг. Эдгээр өвчнүүдийн орхыг үлдсэн нэг өргөдөлтэй байдаг гэдэг. Гэхдээ яг энэ дээр бас нэг эмзэглэвчтэй хүмүүсийн ингээд бас эмзэг сэдв байхгүй энэ өргөдөл гэдэг сэдв бол зөв би энэ дээр төр нэг хугацаанд дондоор нь поинтлж байгаа нэг юм ярмаас санагдлаа. Зөв өргөдөл болгоны ард бас бэлгийн замын халдвар гэж ойлгоцай тий. Бас өргөдөл гэдэг нь маань өөрөө олон шалтгаантай байдгийн нэг шалтгаан бэлгийн замын халдвар юм шүү гэдэг бас хэлэхгүй бол. Яг зөв баярлалаа. Тий. Энэ нөгөө нэг яг одоо бидний амьдрал дээр айгүйх тохиолддог л та. Тэгээ ингээд эхнэр нь айгүйх хууртаа орж ирэх эсвэл ингээд шинхэн гэр бүл болцсон. Тэгээ ингээд аль нэг нь өргөдөлтэй байнгут орж ирэхээр нөгөө тэр хоёрын хоорондох шууд ярилцж чадахгүй. Тэгээ ингээд бид дээр нэг юм бэлгийн замын халдвар төвчин та тусч исэн байштай гэдгүү хэлүүлэх гээд байгаа ч юм шиг бид нар нэг тэр асуудлыг хэлэх ёстой ч юм шиг ийм эвгүй нөхцөл байдал яг энэ дотор бол үүсдэг. Тэгээ энэ дээр бол яг одоо энэ дээр хэлэхэд бол их олон шалтгаан байдаг. Одоо өргөдөл үүсгэх. Түүний нэг нь бол энэ байдаг. Бүх өргөдлийн шалтгаан бол биш юм шүү. Яг өргөдөл гэдэг сэдвээр цаг гарвал бид тусад нь жоохон дэлгэрэнгүй ярьж өгөхийг хичээ. За бүр одоо хэрвээ хандлт өндөр байвал дараа нь энэ тал дээр тусгайлан ярьж өгч байж болох юм тий. Та дөрөв сонгосон дээрх. Тий. Ер нь бол өргөдлийн сэдв бол айгүй асуудал болж шүү дээ. Айгүй олон залуу гэр бүлүүд тий болохгүй айгүй олон имлэр явж байгаа гэсэн кейсүүд ойрхны хүрээнд ч бас байна. Яг эргээд сэдв рүүгээ ороход бол ер нь бэлгийн замын халдварын одоо саяны бид бүхний яриад бид цаавал дандаа л нөгөө нэг дутуу имчилэл яах вэ дандаа хүндрэлэн ингээл яриад байна тийм. Энэ болгоны ард талд хамгийн наан яригдж идэг чухал юм ба саяны ярьсан өргөдлийн асуудал юм ба тийм. Тэгээд цаашдаа бусад бүх холын үр дагаврууд гараараасаа явж идэг. За хэдүүлээ тэгэхээр ерөнхийдөө бол ойлголтыг л өгж байгаа гэж бодож байна. Нэг юм дээр хийх их явахаар бас ингэж их гүнзгий юмроо орчих гээд байна. Тэгээ дээр нь бэлгийн замын халдвар төвчний сэдв нь өөрөө маш олон өвчин. Тэгээ олон маш олон өвчин. Одоо ингээл бидний яригдаг ганц минут. Хүний папилломавирусын халдвараас бэлгийн замаар дамждаг. Түрүү ярьсан шүү дээ вирусын халдварууд гэдэг. Одоо бид нар бол бэлгийн herpes гэж ярьдаг. Бас тэрийг бол бэлгийн хомхой гэж манай хүмүүс. Эдгээр бол вирусын гаралтай халдвар ахгүй юу? Төдийлөн тахалт бас ингээл судалгаа тандал судалгаа ихээр өндөр бүртгэгддэг. Төдийлөн бас нөгөө вирусын халдвар учраас нууц хугацаа хол идэг, далд идэг учраас илэрдэггүй. Тэг яг нөгөө хожуу биеийн дахлаас улрахаар вирусууд нь сэтэрч гарах тий. Одоо бэлгийн эрхтэн дээр нөгөө папилломавирус гэдэг маань одоо бэлгийн үү гэсэн өвчин үүсгэж идэг. Үү нь одоо бэлгийн эрхтний ойр орчим нөгөө үүнүүд гарч идэг. Тэг яг үүг ингээд түлж аавна, ингээд эмчилгээнүүд хийгдэн дахлаас улрахаар тахих гэдэг. Бэлгийн хомхоо гэдэг өвчин бас бидний ам дээр гардаг хомхоо байдаг. Үүсгэгч нь хомхоо нэг бол амны хомхоо herpes 2 гэдэг нь бэлгийн хомхоо гэж. Тэгээ бэлгийн хомхоо нь вирусын гаралтай. Дахлаас улрахаар л нөгөө ам дээр гардаг хомхоо шиг тийм нөгөө цэврүүтэй туралдууд бэлгийн эрхтний ойр орчим гардаг. Тухайн үед бид нар дахлаас сайжруулах вирусын эсрэг эмчилгээ манай эмчнэр хийдэг боловч тахидаг. Энэ бэлгийн хомхоо бол би одоо нэг гадаадын судалгаа уншиж байсан. Дэлхийн нийтэд нэг юм нөгөө бэлгийн сулрал гэдэг зүйлийг үүсгэх гэдэг юм байна л да. Яг л нөгөө дахиад идэг учраас хүн санаа зовоод одоо би энэ хүнд халдраа өгчих болов энэ нөгөө өвчин дахин авах болов гэдэг нөгөө юм юутай учраас юм бэлгийн сулрал үүсгэхэд нөлөөлж ийн гэдгийгсэн. Ер нь бол Америкт та бүхэн бас сонирхоод үзвэл одоо бүх юм нээлттэй болцсон тий Google дээр сайгаал үзэхэд хүний папилломавирусын тархалт бол Америкт маш өндөр гэж. Папилломавирусын өөрөө 2-3 хэв шинж нь хавдар, умаа үзэний ховд хавдар, одоо шатааны хавдрын гол шатгаан гэсэн үг шүү дээ. Вирусын халдвар аваад үүсгэж идэг. Үүний одоо зарим нь бэлгийн замаар дамжиж идэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ бас айгүй нарийн нөгөө ярихгүй орхигддаг бэлгийн замаар чинь бас нөгөө дамжиж нөгөө илэгний Б вирус бас авдаг үстэй тий. Одоо яг хэдүүлээгийн яриа нөгөө нэг вирусын халдвар нөгөө бэлгийн замаар 100% дамждаг халдвараас одоо баг зэрэг гараад бас 100% бэлгийн замаар биш хэрнээ байдаг үснээр ярьж эхэлж байна л. Энэ дэр нэг ялгааг нь бас гаргаж хэлж яахгүй бол тий. Жишээ саяны вирусын хувьд бол жишээ нь бэлгийн замаар бүх тохиолдлыг бэлгийн замаар авахгүй. Мөн саяны БЦ вирус бэлгийн замаар халдаж болно. Мөн цусан замаар авнаа. Одоо бэлгийн хавьтлын бус аргаар авч болдог аргуудын талаар одоо яригдж эхэлж байна гэсэн. Энэ дээрс нэг тийм үзэгчид нэг юм заагтаа хүлээж авахгүй бол яг дотоод улмыг ойлголтоос болоод арга гэрт хүмүүсийн хоорондын үйл ойлголцол үүсдэг учраас бидээс болон одоо бид яг нөгөө
эмчнэр бидний сууж байгаагийн гол даваа талыг бид ингэж яг шигтгэж өгч байхгүй бол яг нэг юм дутуу ярьсан нэг юм ярианаас болгоомжгүй байдлаас болж хүмүүсийн ойлголтын зөрүү бас гарах вэ гэдэг үүднээс энийг цогж хэлж байгаа юм шүү. Тэгээ ийм чиглэлийн бас олон өвчнүүд байдаг. Дээр нь бол базаад юу яхад бол яг альва нэгэн зовөр илэрхэд бол гол нэмлэгт ханд мэрэгжлийн байгууллага ханд. Түүнээс биш яг юм өөртөө эмч болж өөрийгөө манай монголчуудад нэг тийм монгол аргаарч гэх шиг нэг юм нэг ингэж харж исэн ч гэх шиг нэг ийм айгүй их тийм хандлага айгүй их байдаг штэ. Тэр байтугай Тэмбүүгийн яран дээр босгоны шороо үрдсэн хүн хүртэл надаар орж ирж байлаа. Энэ бол яг үн бол монголчуудад донд байдаг нэг юм өрөөсгөлийн зан үйлдэл нэг асуудал. Тэр яг нэг юунд чоноо хөрөөс гэдэг нэг хашлын галдны юунд нэг босгоны шороо үрдэг нэг юм дом байт юм л да. Тэрийг гэж одоо туралт байна гэж үзээд ингээд. Энэ бол одоо би тэр хүнийг муулж ярих гэсэн юм биш. Ийм нэг үзэл манай монголчуудын донд одоо хүртэл байгаа байна. Тэр одоо энэ байдлаас салах хэрэгтэй, гарах хэрэгтэй. Энэ бол шинжлэх ухаан хөгжөөгөө хар бараан үеийн нэг хар домын арга. Энэ бол одоо тийм байхгүй. Бид нар энд өнөөдөр полимеразын гинжин оруулалтыг бүр нүклийн өвчлөгөө бүр ингэ төвшөнд юм ярьж хахад одоо босгоны шороо мороо гэдэг ойлголтыг бол одоо үзэгч авчаах хэрэгтэй шүү. Залуучууд манад бас хатуу шөмжилж явах хэрэгтэй. Яг зөв. Өөрсдөө ээж аав нар ийм дуурж ивэл зогсоож явах хэрэгтэй. Энээс болж одоо өвчин хүндэрсэн ийм асуудал зөндөө орж ирдэг. Учираас бүр энэ дээр ингэж бүр төвчгүй хэллээ гэж. Одоо би нөгөө ингээл эмнэлгийн байгууллага учраас бид нар айл өрхүүдэр их явдаг байсан л да. Ингээл орохоор хоёр жоох хөвгтдээ өө ихэр юм уу гэхээр үгүй их ч хөвгд ээж ажилтаа бид нар ойрхон бэрсэн би хөвгүүлдэг. Тийм шүү дээ. Ингээд ээждэг аахгүй юу? Энэ бол айгүй буруу. Одоо ч баахан хөхний сүүм үгээ тий орлуулагч зөндөө гарцсан шүү дээ тий. Тэгээ энэ төрөхөд ч гэсэн дүнш төрөө сүү ордгоо ээжүүд маань 1-2 хоног тэнгууд өөр ээж дээр хөхүүлж байгаа хандлага төрөхтөөр мэдхгүйгээр хөхүүлж идэг тий. Яг нь ер нь бол ингээ хөхний сүүр зардаг хүмүүс мэддэг ингээ мэдлэгтэй мэдээлэлтэй байдаг боловч манай хүмүүс дадал хандлага байдаг байхгүй. Тэр нь урд нь төрөөгүй ээж одоо мэдгүй те мэдлэгтэй нэ одоо нэг үгүйсгдэг монгол хүн чинь за үгүй илүү дээ. Таньдаг хүн юм чинь ингээд жишээ нь одоо бидний замын өвчин бассан хүмүүстэй хавтал судал хийж чаар ингээд идэв. Зарим эрэгтэйчүүд хөөрхөн л охин байсан шүү дээ. Хөөрхөн эмэгтэйчүүд их хичлэн болохоор таньдаг хүн байсан шүү дээ гэдэг. Тэгэхээр ингээд одоо үзэгчтэй хандаж хэлэхэд одоо өөрийнх нь болон бусдын ойр дотны хүмүүсийн тань одоо ямар вирустэйг мэдгүй учраас одоо хөхүүлэхгүй байгаа чи хөхнөөсөө орлуулагч гарцсан. Одоо тэр бүдүүлэг хүүхдийн нүдэнд хөхнөөсөө тусаах гэдэг зүйлээ болооч л гэж уриалж бас хэлмээр байна. Гой сэдв хөндлөө марцсан зүйл санаасан байна. Одоо баярлалаа гэх цаашаа. Уугах юм тий. Бас хөхнөөсөө сайн уугаад идэх шүү. Тийм шүү дээ. Үеийн сайн гэдэг. Тийм вирусын шинжилгээнүүдийн би нэг утсан шүү дээ. Яана гайг байгаа. Яг энэ бол зүгээр яг халдварт өвчин гэдэг сэдвийн дор ярьж байгаа эрсдлийг хэлж байгаа шүү тийм ээ. Тэрнээс биш одоо би нэг хүндээ туслая гэсэн тэр сэтгэлийг үл үүсгэсэн биш. Одоо ер нь тэгээд одоо нэг өвдөхөөс өмнө л ерөөсө хамгаалах хэрэгтэй шүү дээ. Одоо яг энэтэй холбоотой ярихад сүүлийн вакцины шинжилгээ гэдэг юм айгу бас нэг үе бодох юм бол айгу түгээмэл нийгэмд яригддаг болоод байна л да. Хувийн эмнэлгүүд бол мэдээж эхлүүлсэн. Тэр одоо хэд хэдэн хувийн эмнэлгүүд хийгддэг те. Улсын эмнэлгүүд одоо нэлээд эрчтэй энэ талаар одоо сүүлийн засгийн газраас хүртэл эмнэлгийг дэмжсэн бодлогоор ярьж байгаа шиг. Энэ айгу чухал зүйл юм байна те. Вакцины шинжилгээ гэдэг бол ерөөсөө одоогийн манай нийгэмд бол бүр ингээд ус цас шиг хэрэгтэй хамгийн наад захын юмнууд байгаад байгаа. Түүнээс биш мэндийн даатгалаараа нэг насны ангиллаар нэг вакцины шинжилгээнд ороод байгаа шүү дээ. Тэр нь бэлгийн замын халдвар төвч орж байгаа тийм. Одоо 5 сарын 1-ээс засгийн газраас эрүүл мэндийн яамнаас юутай урьдчилан сэргийлэх үзэлгүүд хийгдчихэж байна л да. Тэгээ одоо тэр шинжилгээнд бас хүмүүсийг оролцоорой л гэж уриалмаар байна. Одоо жишээ саяны түрүүн битээр дуун нэгтэйгээр нэг өртөг хямд гэдэг ингээ яриадсан. Тэр яг Тохтембүүгийн үсгчийг үзэхдээ цуснд үзэх бол өмнөх өртөг болмор маш хямд. Яг зарим эмнэлгийн багцад бол тэр ороогүй байж болно. Тэр өөрөө хэлэл оруулах хэрэгтэй. Би бэлгийн замын халдварын Тохтембүү хамтдаг юу ч гэдэг. PCR бол араа өөр ойлголт шүү. Нөгөө одоо жишээ нь масок бол их эмэгтэйчүүдийн эмчтэй газар бол хийгдэж байгаа бах тийм. Масокон дээрээс л эхний танд баримжаа олгоно. За ямар ч байсан нэг юм бай шүү. Тэгээд нэн сэжигтэй юм уу байгаа нөхцөлд бол ямар ч эмч бол чиглүүлчэндээ ер нь бол тийм. За ер нь бол наривсан шинжилгээ өгөөрэй гэж тийм. Зүгээр яг хуу ер нь л эрүүл ихийн масоконд одоо энэ дэр нөгөө нэг түрүү хальт ярьж байгаад орхицсан нэг сэдв ярих гэж байна л да. Эмэгтэйчүүд тэр тусмаа төлхөө яригдах нөгөө микрофлор буюу эрүүл бактери одоо эрүүл хүнд байж болох хэвийн бичил биетийн талаар энд ярихгүй болохгүй байгаа. Яг энэ бэлгийн замын халдвартай холбоотойгоор энэ ямар учиртай юм гэхээр
эмэгтэйчүүд одоо бэлгийн харьцаанд ороогүй боёо эсвэл одоо нөгөө өөр хүнтэй бэлгээрсэн нөхрөөсөө гадна бэлгээрсэнд ороогүй эсвэл хин нэгэн хүнтэй бэлгээрсэнд ороогүй байхад өөрт үтрэнд ямар нэгэн зовир илэрч болох уу гэдэг асуултын дээр яриа л да. Нөгөө бэлгийн замын халдварт өвчнөдөө төстэй шинж тэмдэг илэрхүүц тэм зовир илэрч болох уу гэвэл энэ бол байж болдог зүйлээ. Энэ айгуу нэр нь бол илбэг байдаг. За шалтгааныг ярих юм бол маш олон зүйл хамаарна. Тэгэхээр энэ нөхцөлд нөгөө үтрэний хэвийн бичил биетийн дисбаланс буюу харьцаа алдагдах гэдэг асуудлын үед доошоогоо нөгөө ялгацс гарах марах. Энэ ер нь нийгэмд айгүй их байдаг үзэгдэл. Одоо жишээ нь наад захын жишээ нь өмөөгөнцөр ихдэг ч гэдэг юм тийм. Тэгээ ийм нөхцөлд заримдаа шинжилгээ өгөхөр одоо нөгөө түрүүний ярьсан PCR энэ төр өгөхөд хүртэл нэг 2-3 нэр төрлийн ям бактери илэрч болоод идэг. За одын хамаагүй нэр ярмааргүй байна. Хүмүүс нөгөө өөрийн урд өмнө өгчсэн шинжилгээг хараад тэрийгэ буруу ойлгоод ингээд хаямсч магадгүй учраас. Тэгэхээр тийм үед хэрэв та тийм шинжилгээ өгж исэн бол ямарваа нэг юм нэмэх тэмдэгтээ харагдсан бол та эмнэлэг танд ирээ зүр ялгааг нь үзүүлчих. Тэн донд чинь бэлгийн замын халдвараас хамааралгүйгээр одоо бас байдаг зүйл зарим нэг хувьд нь байдгийг шүү гэдэг юм бас хэлмээр байна. А тэр нь бас эргээд байнгын нэг бэлгийн хавтагчтай нөхцөлд бие биендээ дамжуулаад байж бас болдог. Энийг бол яг саяны бидний яриад байгаа энэ бэлгийн замын өвөрмөц салдвараар үүсгдэг халдваруудаас жоохон ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэгвэл энийг бүр дандаа ингээд нэг утганд дор хотгож яриад байвал олон айл гэрт асуудал үүсэх магадлалтай байна. Тийм байна. Тийм болохоор энийг бас ингэ жоохон байдгийг шүү. Тэгэхээр энэ маргааныг бити одоо энэ зөвхөн нэвтрүүлэг дээрээс авсан багахан хэмжээний мэдлэг мэдээлэлд тулгуурлан бие биенийг одоо эмзэглүүлэх, тэ гомдох үйлдэл бити хийгээрэй. Ер нь нэмлэгийн байгууллага тандаарай. Ер нь бол ийм нөхцөл та хэдийг хамгийн түрүүнд очих одоо цэг бол эмнэлгийн байгууллага шиг гэдэг имийг л аягуулсаа ойлгоод авчих. Тэ тэгэхгүй бол ингээд яг өөрөө биетэй ажил лабораторид очиод нэг юм дэмэх тэмдэг гараад гэртээ очиод гэр бүлдээ цамнаад байх юм үзэгдэл ер нь бол нийгэмд ноц биш байдаг. Ийм зүйлийг битгий гаргаарай. Заавал мэрэгжлийн хүнд нь хандаж. Одоо ийм чиглэлийн мэрэгжлийн газрууд нэлээд олон газрууд ер нь байгаа байх шүү те. Тэгээ тийм бас одоо далд биш учраас эмчнэрийн төлөв мэдлэг мэдээлэл хурлж болгонд байнга оролцож байдаг учраас бас улаан цайн бороо зөвлөгөө өгөх нь айгүй ховор байгаа бах. Тэр ер нь бол эмнэлгийн байгууллагад айгүй сайн хандж явах хэрэгтэй юм шүү. За дархлаа гэдэг зүйл ямар чухал вэ гэдгийг бид нар сая ковидоор ард иргэд маань нэлээд мэдлэгтэй боллоо шүү дээ. Ер нь вирусын халдварын эсрэг зогсдог ганц зүйл бол дархлаа. Хэдийгээр вирусын онцлог бол яг тэр дархлааны эсийг цөөлж устгаж идэг вирус аахгүй юу. Гэхдээ одоо бол хэдийгээр ретровирусын эсрэг эмчилгээ бол гарцсан. Урд нь бол одоо манай дийлэн хүмүүсийн дунд нэг ийм хандлага байдаг. Дохаавал үхэн өгдөг өвчин. Тэгээд ийм буруу хандлагатай. Энэ бол 1980-90 оны хандлага байхгүй юу. Хэрвээ та ийм бодол хандлагатайгаа бол та мэдлэггүй байна л гэж одоо хэлмээр нь жоох юм уншаач гэх тээ. Одоо бол энэ өвчин маань бол архаг явцтай халдвар болсон. Эмчилгээ гарцсан. Хэдий ч нэг эрт онцлогдох тусам эмчилгээндээ эрт орно. Эмчилгээндээ орох тусам энэ хүн одоо бурхан хідэн нас заяасан тэрийгээ л наслах боломжтой өөр одоо нөгөө гинтийн аваар ослоор ч юм уу нас орохгүй. Яг тухайн халдвар авсан дотроо 4 үе шаттай тэр үе шатанд нь ингэж барих бүрэн боломжтой байхгүй. Дох руу оруулахгүй гэсэн. Тэгэхээр нөгөө энэ ард иргэдийн манд дунд дохвол өгдөг өвчин гэсэн хандлага тогтсон учраас нөгөө хүмүүс айгаад идэг. Шинжилгээ өгдөг. Тийм одоо нийтийн хандлага муу байгаа учраас шинжилгээ эмчилгээнд ерөөсө хамрагдахгүй хамрагдaltaй айгу муу байгаа. Одоо дэлхийн улс орнууд нүүбийн юм нөгөө том юмнуудад нэгдсэн байдаг. Манай улс ч гэсэн бас тий нэгдсэн байдаг. Тэнгүүд дэлхийн эрүүл мэндийн байгууллага нүүбийн дахын хөтөлбөр эдрээс юм 3 эрийн зорилт гэж төвшүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр улс орондоо халдвартай байгаа хүнийхээ 90%-ийг онцлоё. Онцлсан хүнийхээ 90%-ийг эмчилгээнд оруулъя. Эмчилгээнд орсон 90 хүнийхээ вирусын ачааллыг тэглэе гэдэг зорилт тавьсан байна. Тэгэл одоо бид хэд нөгөө ингээл ярьдаг шүү дээ хүн амын дунд нэг хүний тогтой хүний одоо нэг хүмүүс буруу яриад тогтой гэж яриад байдаг. Одоо тэр хэдийгээр халдвартай хүний ард хэдэн хүн байдаг гэж хүмүүс маргаан дэгдэгээл ингээд байдаг те. За манай албаны хувьд бол жил болгоны тооцоолыг шинжилж хийж идэг. Одоо манай улсад хэдэн хүн байх боломжтой вэ гэсэн тоо мэдээг маш олон датан дээр суулгаад гадаадын зөвлөхүүдийн доор те ингээд тусгай програм дээр хийж идэг да. Тэгээ энэ жил бол хийсэн. Одоо 2022 он гэхэд Монголд 641 илүү 42 хүн ийм халдвартай байх ёстой гэдэг. Яг одоо өнөөгийн байдлаар бол 331 тохиолдол онцлогдсон байгаа. Тэгэхээр ингээ харьцуулаад үзэхэд бол бид нар халдварт яг тэр бол тооцоолын онолтой магадлал байж болно гэд тий. Тэгэхэд бид нар бол яг манад халдвартай байх боломжтой хүнийхээ ер нь нэг 48 50 орчим хувь хүрэхгүй хувийн л онцлогдсон байгаа.
байхгүй. Хэрэв манад онцлогдсон хүмүүс юм бол юу нь бол өндөр идэг. Одоо эмчилгээнд хамрагдалт вирусын ачаал нэг нь мандад онцлогдоод хяналтанд орчих юм бол эмчилгээ айгүй үр дүнтэй эмчилгээг одоо бид нар улсаасаа ингээд засгийн газраас гаргаад өгч байна. Тэгээд вирусын ачаал тэгэлт дээр маш өндөр хувьтай. Нөгөө хоёр ир бол өндөр идэг. Эхний илрүүлэлттэй бага байдаг. Тэгээ энийг би бол ингэж хардсан л да одоо нөгөө хандлага өөрөө энэ өвчний хандлага мэдээлэл муу учраас хүмүүс энэ шинжилгээнд ордгоо. Ингээ яваад идэг. Тэгээ ер нь бол халдвартай гэдгийг мэдээж л нэг тохиолын бэлгийн хавталд орж исэн бол эрсдэл байхгүй юу? Тэ эрсдэлд орсон л хамгаалтгүй орсон бол юу яах хэрэгтэй? За одоо тэгэхээр хэдүүлээ за одоо ерөөсөө энэ одоо бэлгийн замын халдварт өвчнийг авахгүй байх те ямар одоо хамгаалах арга чаргууд байна те. Энэ талаар ярилцвал яаж юм? За сэргийлэлт. Тий, сэргийлэлт ерөөсөө урьдчилан сэргийлэлт. Ер нь бол аюулгүй бэлгийн хавтал гэж ярьдаг. Мэргэжлийн үг хэлэхээр бид нар хавтал гэж яриад байдаг. Яг аюулгүй сексл гэсэн үг л дээ. Тий. Энэ бол хамгийн нэгт нь бол мэдлэг бол цорын ганц вакцин гэдэг энэ өвчин. Одоо өвчин өөр эдэг. Одоо биднээс жоохон мэдээлэл өгсөн бах дэлгэрүүлээд хүмүүс манаас уншаад мэдэх хэрэгтэй тий. Мэдлэгтэй ах хэрэгтэй. Дамжих замууд нь өөр ахна. Тэгэхээр бас өөр зам байдаг гэдгийг ойлгоод уншаад мэдэх хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бол хамгийн одоо аюулгүй бэлгийн хавтал бол бэлгийн хавталд орохгүй байх. Гэвч энэ бол өсвөр үе залуучууд дээр хамгийн зөв. Гэхдээ айгүй хэцүү одоо юу гэх юм арга. Хэцүү юу? Нөхөн үржих насандаа байгаа хүний хувьд тэр тусмаа одоо юу гэх юм шууд гүнзгий бодож чадахгүй бол орчтой амьдралтай үнийг бол бэлгийн хавтал битгий ороо гэсэн л арга шүү дээ. Энэ бол яг бас биелэлтийн хувьд бол жоохон хэцүү арга. Яг ингээд практик дээр харахад мэдээж одоо нөлөөлтгөл байдаг байгаа даа. Энэ бол бид нар хинт нөлөөлөх вэ гэхээр өсвөр үе залуучууд л энэ арга илүү тохиромжтой. Бэлгийн харьцаанд ороогүй байгаа хүүхдүүдэд те арих болоогүй бэлгийн хизээ бэлгийн хавталд орох вэ? Хизээ бие организм чинь бэлэн болох вэ гэдгээ мэд хэрэгтэй байхгүй. Хизээ нөхөн үрчин эргэтэн чи одоо бэлгийн харьцаанд ороход тэр үе болтлоо төвчээч гэдэг зөвлөгөө өгч байгаа. Манай залууч банд одоо хүүхдүүд ч гэсэн 13 14 настай болоогүй шүү дээ. Нөхөн үрчин хөгжөөгүй бэлгийн харьцаанд орох болоогүй байхад орж байгаа байхгүй. Эрт бэлгийн харьцаанд орох эрсдлүүдийг хэлж өгөх хэрэгтэй хичээл дээр. Эцэг их нь хэлж өгөх хэрэгтэй байхгүй юу? Ганц бэлгийн замын халдвар аваад байхгүй тэр чинь бас нөхөн үрчин одоо тогтолцоо бүрэн хөгжөөгүй шүү дээ тий. Өнгөө юм тий. За энэ бол өсвөр үеийнхэнд их тохиромжтой. За бэлгийн харьцаанд орсон залуучуудын хувьд бол хамгийн найдвартай бол үнэнч нэг бэлгийн хавтагчтай байх гэдэг. Үнэнч. Гэхдээ тэр нь үнэнч. Жишээ нь би одоо ингээд бэлгийн хавтагч энэ өвчний тухай мэдлэгтэй тий. Үнэнч аваад идэг миний бэлгийн хавтагч одоо надад болсон үйл одоо яах вэ тий. Тийм шүү дээ тий. Тэгэхээр бас мэдлэгээ өгөөд хамт үнэнч байх хэрэгтэй. Нэг тийм байна. Хоёрт нь бол мэдээж бэлгийн хавталбарт бэлгэвчийг зөв тогтмол хэрэглэх арга байна бэлгээ. Ер нь бол тохиолдлын бэлгийн хавтлаас татгалзах хэрэгтэй. Яг үнэ. Тий. За мэдээж одоо орж байгаа залуучуудад бол бэлгэвчийг зөв хэрэглэх хэрэгтэй. Яг нэг залуучуудын хувьд бэлгэвчийг нэг буруу хэрэглэх хандлага ажиглагдаад идэг. Яадгүй гэхээр нөгөө бэлгэвчийн худалдаа авахаас эхэлнэ л дээ. Хадгалтаас бас эхэлнэ. Зөв хадгалсан зөв бэлгэвч. Зарим нь ингээ уутны битүүмж алдагдсан бэлгэвч те төрөвчөндөө удаан хадгалсан ч юм уу. Ингээ тос мос нь гоочсон одоо нөгөө хэврэг болцсон. Дээр нь буруу хэрэглээд идэг. Зөв хэрэглэх аргаа мэддэггүй. Дээр нь залуучуудын дунд нөгөө архины хэрэглээ маш өндөр учраас тохиолдлын бэлгийн хавтлын өмнө одоо нөгөө согтоо орсон байдаг. Энийг би одоо яагаад хэлээд нөхөр нөгөө хавтал судлал хийж бид нэр ярилцдаг л та. Тэгээ одоо орохдоо арх согтуурлах ундааны зүйл хэрэгэлсэн гэдэг юунуудыг өгдөг. Тэгээд бэлгэвчээ зөв хэрэгснээ мэдэхгүй нь хэрэгэлсэн л гэдэг. Тэгээ за тэгвэл ингээ муулааш таад энэ дээр нэг хэрэглээтгэе гэхээр эрэгтэйчүүд бол өө чадна штэ гэлээ тийм. За эн чинь ойлгож байна чи нэг хэрэглээд гэхээр шал буруу хэрэглээ. Хийтэй авчиад углах тий. Хийтэй орох юм бол одоо бэлгийн хавтлын үед одоо даралтын үе үүсээ цоорох тий. Нүдэнд үл мэддэх ингээд жижиг сажиг хий орч мороод ингээ халтрах бүрэн боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгт тийм байна. За өөр маш олон аюулгүй бэлгийн юунууд одоо сайн гарч ирлээ л дээ. Ер нь байдаг л та. Тэгэхээр одоо нэг уцаар секс их байна. Виртуал секс гээ сая ковид үеэр айгүйх гарч ирлээ. Заавал одоо нэг аюулгүй бэлгийн тийм ээ байна уу. За юу байна? Тэрийг нэг яриач гэж юу. Тэрийг нэг халаач. Бэлгийн хавтлыг бол бид нар ингээ нэг онлын тодорхойлох юм бол одоо хүний биологийн шингэнтэй хүрэлцгүйгээр таашаал авах арга гэж тодорхойлоод байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо биологийн шингэн гэдэг чинь тий өвтрэний болоо одоо тий ингээл ам санс шүлсний ингээл маш олон өвтрэний шүүрэл үрийн шингэн тий тэрний өмнөх дурын шингэн эдгээр орж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэнд хүрэхгүй аргууд байна. Секс
тоглоом ашиглах аргууд ээж болж байна. Тэгэл одоо тэр нөө виртуал утасны сексүүд хийх боломжтой байна тий. Одоо бүр янз бүрийн арга байна өөрөө хүн хангах. Гэтэ ер нь бол яг хоо миний хувьд бол үнэнч нэг бэлгийн автгчтай байх нь хамгийн чухал. Тийм тохиолын бэлгийн автлаас татгалзах хэрэгтэй. Тохиолын бэлгийн автлалд орвол бэлгвчээ зөв хэрэглэх хэрэгтэй. За тийм тэгээд энэ дээр бас юу гарч ирдэг вэ гэхээр сонирхолтой бас залуучуудын подкаст юм чинь тий. Нэг ганц хоёр нэмэлт мэдээлэл хэлчихэ. Одоо тэр нөгөө секс тоглоом их ашиглаад гадаадуудад бас бүртгэдэг юм байна л да. Нөгөө дундаа дамжуулж хэрэглэдэг. Тэр нөгөө секс тоглоом ашиглах үедээ бол ингээд банк бас бэлгэвч хэрэглэе гэдэг зөвлөмжийг өгч ялаа л да. Бид нар бас нөгөө ингээд зал хүмүүс зориус хичээл бэлддэг учраас энэ талын юм ингээд банк орж уншдаг байхгүй. Тэгэхээр нэг хүмүүс буруу ойлгочиход нэг амар юм яриад байдаг. Нөгөө мэрэгчлийн хувьд их уншиж судалдаг учраас ийм юм гардаг. Андаа бас гадаадад нөгөө ам сексэнд зориулсан амтад бэлгэвч гэдэг зүйл гарцсан байна. Удахгүй одоо манайд бас орж ирэх байх гэж бодож байна. Яг бол нөгөө түрүүний ярьсан олон өвчнүүдийн чинь дийлэнх нь бэлгийн замаар халдна. Ам сексээр халдна. Тэгэхээр ам секс үед гэсэн бэлгэвчийг хэрэглэх нь зүг байгаа байхгүй юу? А тэр амттай бэлгэвч хамттай лубрикант гэдээ байгаа. Хамттай бэлгэвч нь болохоор яг юм хүнсний зориулттай гоё тим юм шиг аа ингээд уншихаар тий. Тэгэхээр тэрийг бол одоо нөгөө доош өвтрэний секс идэрт бол хэрэглэж болохгүй. Яг хүнсний сахар идэрт ээждэг. А яг одоохондоо манай тим байхгүй байгаа учраас зүгээр бэлгэвчийг хайчлаад ам секс үед нөгөө амны хаалт хийчихдэг байхгүй юу? Тэгээ ашиглахгүй бол бас нөгөө ам секс үед халдвар дамждаг байгаа шүү. Гол нь бэлгийн замын халдвар төвчний үүсгэгч чинь бүгдээрээ дандаа салст дээр л ажиллаад байгаа шүү дээ. Тэгэхээр салст байгаа бүх газар энэ вирусын юу халдвар энэ халдварууд бүгд явж яж болно гэсэн. Бүх халдвар бас дамжихгүй л тий. Одоо жишээ нь яг хэдий хэвээ дамжиж болно. Закут нь ламид гэдэг өвчнүүд бол ам секс үеэр дамжин. Тэгэхээр ер нь бол тохиолдол мөлийн автлалд орох гэж бол хамгаалалт хэрэглээрэй л гэж зөвлөмж. Нийт иргэдийн дунд байдаг буруу ташаа ойлголтууд бэлгийн замын халдвар төвчний талаар гэсэн чинь за аюу сонь юм байна. Тохиолдолын бэлгийн автлалд орж байгаа бол эхний одоо бэлгийн автлал дээрээ одоо бэлгэвч хэрэглэж байгаа юм байна. Бусдын дээр нь хэрэглэхгүй байгаад байна гэж байна. За тэгэнгუутаа спиральтай байгаа юм уу? Эсвэл жирэмсээс хамгаалах юм ууж байгаа тохиолдолд бэлгийн замын халдвар төвч авдаггүй гэсэн ойлголтууд бас байдаг юм байна. Тэр чинь зөвхөн жирэмснээс хамгаалгаа шүү дээ. За тэгээ өөр нэг нь юу байлаа? Зөвхөн бэлгийн замын халдвар төвчин зөвхөн одоо нөгөө нэг уламжлалт секси үед халдаад бусад үед нь халдахгүй гэдэг бас ойлголттой байна. Тийм арай хүмүүс бидний өрөөс. Тийм ойлголтууд аюух байдаг юм л. Эднээс бол бүгд буруу ойлголтууд. За тэгэхээр бидний өнөөдрийн сэдв өөр их өргөн юм. Тийм доосгүй юм их яриа зөндөөч цаг хугацаанд яригдаагүй зүйл зөндөө байна. Яг энэ бэлгийн замын халдварт өвчнөд ижил шинж тэмдэг илэрдэг бэлгийн замын халдварт бус өөр өвчнүүд зөндөө байлаа. Даанч цаг хомс учраас энэ удаад яригдсан үг. Гэхдээ энэ сэдв бол чухал сэдв учраас би дараагийн дугааруудаа энийг нэг бүрчлэн юм уу эсвэл базаад шигтгэх үл ямар ч байсан оруулнаа. Тэгээд энэ нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчд маань одоо асууж тодруулмаар эсвэл магадгүй өөртөө тохиолдсон юмны байвал бидэнд чөлөөтэй хандаарай. Энэ эрүүл амьдралын зөвлөлт хүмүүс байгууллага цахим жимс нэртэй пэйж хуудас байдаг. Тэр хуудсанд хандаад асуултуудаа илгээх энэ тал дээр бол харьцангуй бид нээлттэй ажиллаж байгаа. Тэгээ бидний зорилго ч бас өөрөө үүнд оршиж байгаа учраас. За тэгэхээр одоо ерөнхийдөө нэвтрүүлэг маань өндөрлөлт өгч байна. Одоо энэ ташранд ямар ч гэсэн бидний өнөөдрийн дугаарыг ерөнхий спонсороор IT лаборатори ажиллаж байгаа. Энэ байгууллагын хамт олонд бас талархлаа илэрхийлье. Өнөөдөр бидний ярьж байгаа сэдвийн хүрээнд бас PCR гэдэг шинжилгээ нэлээд олон лабораториудад ашиглагддаг. За эдгээр олон ашиглагддаг лабораториудын нэг нь өнөөдөр бидний ерөнхий спонсор ажиллаж байгаа IT лабораториос ажилладаг юм байна. Тэгээ өөрөөс хэд хэдэн лаборатори байдаг. Тэгээ өнөөдрийн бидний ярьсан сэдв дээрээс тодорхой хэмжээний мэдээллийг бид цогц мэдээлэл өгч тааштай чадахгүй. Энэ том сэдв. Гэтэ багахан ч гэсэн ойлголтыг авсан байх. Баг ч гэсэн буруу ойлголтойгоо зассан байх. Тэгээ ташаа мэдээллүүдийг бас өөрсөндөө тийм залруулга болж авч чадсан байх гэж найдаж байна. Ингээд өнөөдрийн зочин хөтлөгч хоёр бүсгүүдээ маш их баярлалаа. Тэгээ цаашдын та бүхний ажил амьдрал сайн сайхныг хүсье. За манай партнерт хэлэхээр өөрөө хагаа ицсэн үг. Та бүхэн бас амжилт хүсье. Ийм гоё блог юмнууд залуучуудад зориулсан ийм эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юмуд бол үнэхээр гайхалтай байхгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд бас хувь хүний юм тийм үнэхээр гоё.
нэвтрүүлгийг хийж аваад бас ажилд амжилт хүсье. Миний хувьд ч гэсэн одоо тодорхой хэмжээний бас мэдлэгтэй ч гэсэн те өнөөдөр та гуравтайгаа ярилцаж суугаад бүр одоо гүн гүнзгий илүү их мэдээллийг авлаа. Тэгэхээр үзэгчид маань бас үзсэн хүмүүс маань бас илүү их дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон байх гэж бодож байна. Тэгээд одоо бэлгийн замын халдвар төвчнөөс урьдчилан сэргийлдэг байх те. За өвдсөн тохиолдолд бол одоо өнөөдрийн нэвтрүүлгийг одоо ивент итгэж байгаа IT лаборатори гэдээ ярьж байна те. Гэх мэтчлэн одоо лабораториудад очиж яг одоо нөгөө мэрэгжлийн эмчтэй уулзаж яг шинжилгээгээ сайн өгж байгаагаарэ бүх хүмүүс маань одоо шинжилгээнд маш сайн бас хамрагдаж байгаарэ гэж хэлмээр байна. Тэгээд цаашдынхаа хоёрынхаа подкаст өндрөөс өндөр амжилтыг хүсье. Нийгмийн өрөөнд бас ингээд залуучуудаа маш гоё үлгэр дуурайл болж байгаа, гоё мэдлэг өгж байгаа юм нэвтрүүлэг байна. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд дугаараа өндөрлөх үү. Баяр таа. За баяр таа.